сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин хүлээж, өнөөдрийн энэ подкастыг хийх гэж их удаан хугацааг ардаа үлдээсэн юм гинлээ. За ингээ хүсчихсэн зочноо өнөөдөр студид авчирчихсан. Тэгээд сайхан ярилцахаар бит хоёр бэлэн болоод байна. Тэгээд ямар зочин ирсэн байгаа вэ гэхлээр шүү дээ, тэ. Зүрх судас цээжний мэс заслын эмч ангаах ухааны доктор Хаш Чулуун гэж цэл сайхан залуу наснд явж байгаа бидний үеийн гэхдээ эрүүл мэнд ангаах ухааны бүр тэр дундаа яг энэ мэс заслын салбарт маш амжилттай явж байгаа нэгэн сайн боловсон хүчин олж ирээд авчираад суулгацсан байж байна. Урилга авсан маш их баярлалаа. Баярлалаа. Намайг өрсөнд баярлалаа. Халиу. За манай хашаа болвол яг нөгөө ингэж хүмүүст ясрахж тогтдог тэр соёлд маш удаан жил ажилласан. Солонгост эмчлэх мэс заслын хэрэгтэй. Тэгээд Япон, Солонгос бүр Европт ямар улсууд юу лаа? Европоос бол зөвхөн Москвад лээсэн. Тэгээд энэтхэгт байсан Сингапурт байсан шүү дээ. За эдгээр газруудаар явсан. Тэгээд бит хоёрын ер нь яриа бол яг энэ өөрийнх нь ажилтдаг энэ салбарт гой сайхны юу юм, хэцүү нь юу юм. Тэгээ хөв хүнийхээ зүгээс энэ олон жил ер нь ажиллаж байгаа хугацаанд ямар сонирхолтой кейсүүдтэй учирч ирсэн гэх зэрэг олон зүйлс яригдах болно. Тэгээд би хамгийн эхлээд энэ яриа яагаад хүнд чухал вэ гэхлээр би энэ ярианы хамгийн ихний асуултыг эмнэлэг гэж яг юу юм бэ гэдэг асуултаар эхлэх гэж байгаа. Тэгээ хашаа маань эмнэлэгт хүмүүс яг өвдсөн байхтай л очдог газар гэж бид мэддэг бол хашаагийн тодорхойлолтоор эмнэлэг гэж яг юу юм бэ? Яагаад бид нэр өнөөдрийн энэ ярианд анхаарлаа хандуулах ёстой вэ гэдэг ихний одоо хөшүүргийг нь би танд одоо энэ асуултын хариулт өгөх гэж байгаа шүү. За тэгэхээр хашаа эмнэлэг гэдэг нь одоо ямар газар хэлдэг юм бэ? Ер нь бол Солонгос, Японуудад ингээ яваад үзэхэд бол эмнэлэг гэдэг зүйл бол эрүүл байхад очдог газар юм. Эрүүл байхад ямарваа нэгэн байдлаар өвдсөн тохиолдолд тэрийг багтэрнэ оншилдог газрыг л эмнэлэг гэж хэлдэг. Тэгэхээр зарим одгийн те ядуу бураач гэдэг юм уу зарим орнуудад таалангуй өвдсөн тохиолдолд өвдөлтөг тесдэг. Тэгээд тэрийг ингээд яваандаа ингээд удаашруулдаг. Өвчний нөлөө явцуу буюу одоо хожуу шатанд болгодог. Тэрний дараа очиход бол эмнэлэг гэдэг зүйл өвчтөнг энэ ангаах гэдэг зүйлээрээ болох одоо сонсогддог л гэж ойлгодог. Тэгэхээр яг нөгөө манай нийтэд байгаа эмнэлгийн одоо эмнэлгээр үйлчлүүлэх хугацаа тийм эмнэлгээр үйлчлүүлэх төр сэтэл нь хизээ байж гэхэлэр нэгэнт өвдөөд айгу хүнд үедээ яг эмнэлэгт ханддаг. Тэгээд тэрнээс өмнөх мэдээллийг л бид нэр бэлтгэж ер нь бол одоо аль болох эрт асуудлыг шийдэхтэй бүр одоо за онцлогоо хийлгээд эрүүл байхдаа очиод онцлогоо хийх нэг зүйл тэрнээс өмнө өөрийнхөө биеийг эрүүл байгаа гэдгээ баталгаажуулахын тулд нэг хийчдэг хитгэн зүйл шүү дээ. Тэг бүр ингэсэн байгаа юм. Эмчнэрийн хэлдэг нэг 5-6хан зүйлийг 4 байна уу 5 байсан уу 6 байсан уу нэг яг энэ 3-ын нэг нь зав хийчихэд хүний наслалт 14 жилээр нэмэгдэнэ гэж байгаа юм. Нөгөө л тамхи архиа багасгах те дасгал хөдөлгөөн хийх зөв хоол идэх мэдэх гэсэн нэг юм бүгднгийнх нь мэддэг одоо хариултууд болсон шүү дээ. Тэ зөв амьдралын хэм маяг гэл. Тэрийг би бол яг бодохдоо бол юу гэж ойлгодог гэхээр эрүүл байна гэдэг нь энгийн зүйлээс шалтгаалдаг. Тэгээ энд бол мэдээж арх тамхи. Гэхдээ энэ нь бол шууд утгаараа хүний ингээл өнөдрөөр асуудалд аваад явчих гэдэг зүйл бол биш. Гэхдээ энэ аажимдаа явцдаар болохоор маш их хоруу чанартай. Тэгээ энэ хоруу чанар нь өөрөө юу гэхээр тэгвдгийн бидний яхаад 14 жил ч юм уу 20 жил амьдрах тэр болцоог бүгдийг хойшлуулдаг зүйл гэж ойлгож байна. Монголоос анхудаага Азийн зүрх судас цээжний хөндийн мэс заслын нийгэмлэгийн нарийн мэрэгжлийн одоо эмч бэлтгэх сургалтанд тэнцсэн эмч гэдэг одоо цол өөртөө чи хамт дүүргэлж явж идэг. Тэгээд яг энэ цол одоо би бол цол гэж хэлж л да. Яг юу гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ энийг одоо эзэмшихийн тулд энийг хүртэхийн тулд те яг ямар шалгуурыг давах хэрэгтэй байдаг юм бэ? Яг зүгээр энэ бол юу гэх нэг төрлийн сургалт л та. Тийм Азийн цээжний эмсийн нийгэмлэг гэдэг. Дэлхийд дээр 3 нийгэмлэг байдаг. Хамгийн том 3 нийгэмлэг. Энд бол Америкийн зүрх судас цээжний эмсийн нийгэмлэг, Европын, тэгээд Азих гэж байдаг байхгүй. Тэгэхээр Аз бол яг ингээд нөгөө яг Америктэй цуг хамтраад одоо ингээд Америк илүү тэднийг ингээд нөгөө спортлж эхэлдэг болсон гэсэн үг. Тэгээд Азийн цээжний эмсийн нийгэмлэг бол сүүлийн 10 жил бол маш идэвхтэй тийм актив үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа. Тэгэд энд яадаг вэ гэхээр жил болгон нэг одоо залуу эмчийг сонгож авч тэгээд Азийн ихэнх том орнуудаар ингээд сургаж тэгээд тойруулж одоо олно гэж сургалтууд явуулдаг. Тэгэхээр энэ сургалтанд л тэнцсэн гэсэн үг юм.
Тэгэхээр арга барил эмчилгээний арга барил нь тэнд ондоо зүйл яригддаг юм уу? Эсвэл одоо яг би яг сайн надад тусаж өгөхгүй л байна л да. Яг мессасл хийх арга барилаасаа болдго юм уу? Эсвэл тухайн үний одоо авьяас гэдэг юм уу? Яг юугаараа тэнцэж яваад энэ хэмжээнд хүрд юм бэ? Ерөнхийдөө бол яг нөгөө анх бasic юмнууд байх хэвээр. Жишээлбэл анаахын дэд төгссөн байх хэвээр, резидент төгссөн байх хэвээр. Одоо өөрөө цааш зүрх судасны мэслийн эмчийг сонгосон зорилготой байх хэвээр. Тэгэхээр тэрнийхээ дагуу CV одоо бүх юмнууд яг л нөгөө нэг бидний гранд юу гэдэг чинь scholarship авахгүй юмнууд хөөцөлдсөн яг л адилхан тийм юм гэдэг. Гэхдээ энэ дээр нэг юм нь юу гэхэлэр тэр хүмүүст зориулсан ганцхан асуулт байдаг. Тэр нь бид нар яагаад заавал чамд туслах хэрэгтэй юм бэ? Тэг чи энийг ингэ сонгоснороо, энд чамааг ингэ сонгоснороо тэг эн чинь $20,000 юу байхгүй гранттай тийм сургалт. Тэгээд дээрээс нь дэлхийн нэлээд том орнуудаар бүгднгээр нь явуулна. Очно, хагалгаа айлгэн, сургана. Тэнд байгаа бүх профессорудтай танилцсан. Мөн тэнд байгаа одоо тийм залуу эмчнэртэй үеийнгийн найз нартай болно гэдэг юм ингээд. Азийн нэлээд олон залуучуудтай их найз болдог тийм юм. Тэгэхээр энэ сургалтанд яагаад заавалж очих хэвтэй? Яагаад заавал бид чамд сонгох хэвтэй юм бэ гэсэн энэ асуултанд л маш зүгээр хариулсан байх хэвтэй. За юу гэж хариулсан? Тэр яг миний хувьд болохоор яг ингээд яагаад бид надад туслах хэвтэй гэвэл Монголын ард түмний тий Монголын ард түмэн зүрх судас цэжний хүндийн эмчлийн нэг одоо тий өвчлөл их байна. Тэгэхдээ энэ өвчлөл донд бидний хийж чадах зүйл бол юу гэхээр энд өдөр шөнөгүүгээр маш хичээнгүүлэн суралцаад тэрийг Монголын ард түмэнд одоо тий зарцуулах тэр зорилгот л байгаамаа тий. Жишээ надад тусласнараа та нар маш олон Монголын залуучуудыг тий залуу бөгөөд өвчтөд одоо золонтой өвчтөд хүмүүсийг тийм аврах боломжийг олгож өгнө гэсэн нэг ийм л зорилго тавьсан. Тэгээ ерөнхийдөө энийг маш их дэлгэрүүлэн тайлбарласан. Тэгээ мөн өөрийнхөө нөгөө амьдралын одоо experience дээр тулгуурлаад нэг иймэрхүү амьдралтай би ингээд явж байгаа нэг ийм байсан. Гэхдээ би энэ зорилго бол ийм зорилготой байгаа гэсэн. Магадгүй тэр зорилгоороо ч гэсэн би тэнд очиод одоо тийм ажилласан тэр лицензийг аваад Солонгост бол яг эмч гэдэг цолыг аваад ажиллаж исэн ч гэсэн эргээд ирсэн шүү дээ. Харин тийм Солонгост ажиллаж исэн хугацаа яг тэнд хийж исэн одоо мэс заслууд дээр би яг онцгойлон асуумаар байна л да. Хоёр салбарт нь Монголын болон Солонгосын яг энэ хоёр ижлэгийн салбартаа ажилласан хүний хувьд хоорондынх нь ялгаа эмнэлзүү талаасаа эсвэл одоо яг тэр эмнэлгийн сервис талаасаа хамгийн том ялгаанууд гэвэл нөгөө хөрөнгөтэй болон хөрөнгөгүй орны ялгаануудыг дурдах байх л та. Гэхдээ яг эмчнэрийн өөрсдийнх нь одоо эмчилгээний арга барил дээр хэр зөрүү байдаг юм бэ? Манайх тэмдгийхтэй. Аагүй яхав зүгээр. Эмчнэрийн хувьд бол зөрүүтэй юм бол байхгүй. Гэхдээ тоног төхөөрөмж тэгээд мэдээж зарим тоног төхөөрөмж дутагдaltaй байдаг. Эннээсээ болоод магадгүй Монголын эмчнэрийн онцлогоо нэрэ жоохон бага байдаг гэж ойлгож байна. Гэхдээ ер нь бол нэг тэг зөрүүд байх юм бол байхгүй. Хийж байгаа хаалганы скиллийн хувьд бол мэдээж тэнд бол кейсийн хувьд бол олон. Юу гэж хэлгээд нэхлээр нэг өдөр орж байгаа хаалганы тоо бол их олон байдаг байхгүй. Жишээлбэл намайг сөвлөх сургуульд байдаг байхад сөвлөх сургуульд ойролцоогоор хаалганы нэг 60-аас 70 өрөөтэй байдаг гэсэн. 65 орчим 70 өрөө. Тэгэхээр өдөрт нэг хүн одоо жишээлбэл нэг өрөөнд нэг л хаалгаа орно гэж бодоход 70 хаалгаа орж байгаа үстэй. Ойролцоогоор бол нэг тэмт чинь манай уушгины хаалгаа гэхэд бол 7 хаалгаа ордог гэсэн. Өдөрт ч дээ. Тэгэхээр чинь ажлын 5 өдөр ажиллана. Тэгээд тэр болно өдөр болно 7 хаалгатай байдаг гэсэн. Тэгээд нэг хаалганд хэдэн хүн орох вэ? За нэг хаалганд ойролцоогоор нэг 5-аас 6 хүн орно гэсэн. 5-6 эмч те. 3-аас 4 эмч. 3-аас өвлөгчтэй. Окей. Хамгийн мартагддаггүй хаалгаанууд чи юу байсан бэ? Хамгийн мартагддаггүй хаалга бол хамгийн хэцүү хаалга. Тэр бол яагаад гэхээр айгүй тийм ядардаг. Дайлангуй зүрхний мэсэл гэдэг бол их тийм төвчээр шаардсан л тийм одоо хаалга шүү дээ. Тэгэхээр зүрхээ бүтэн зогсоогоод л эргээс ирэхгүй хахад ингээл нурууны шар ус басаал. Тэгэл ингээл хөөс шахраал ар гэрийнхэн нүдэнд харагдал эхлэн шүү дээ. Тэгэхээр хүн хаалганууд айгүй хэцүү байдаг байсан. Миний нэг санаас гардгүй юм л гэн. Санаас гардгүй нь болохоор би яг нөгөө халлын их сургуулийн имлэг гээд тэр имлэгт очиод яг би операторын бол хийгээгүй. Тэгээд дасент хийх гээд очсон. Тэгээд дасент хийгээд очиход бол 17 цаг хаалгаа нээжсэн. Тэгээд 17 цаг хаалгаа ихэд дуусч байхгүй. Тэгээд нойлч орохгүйгээр тэл зөвхөн өнөөдөр юу чухал уу тэр хүн чухал гэж хаалгаа нээжсэн гэсэн. Тэр хүний асуудал нь юу юм бэ? Тэр хүний асуудал хавхлагс байсан. Тэгээ хавхлагынхаа дараа нь хавхлагны одоо зүрхний хаалгааг бол нэг хийсний дараа хоёр дахь хаалга аяг хүн дагалгаа болдог л та. Наалт цэгтэй тэр наалт салхна гэдэг нь өөрөө бараг л хаалга болчдөг.
Тэгээд нөгөө наалтцаа салах болгондоо тэндээс цус гарна. Тэгэхээр цус гарах болгондоо бид дахиад ойдол тавина. Тайлбарлах наалтцыг маш хөвтэйгэн салгана. Тэгээ энэ процедур нөр айгуу удаа үргэлжилдэг. Тэгээд хагалгаа дуусаа зүрхээ ингээ эргээс сэргээсний дараа ахаад нөгөө цус алдалт гэдэг зүйл маань ханаас гараад байгаа юм гэдэггүй. Ерөөсөө л цус гараад. Тийм. Тэгэхээр энэ болгоны бүгдийг тогтоож ижил тухайн хүн хавхлаг буюу хаясан хагалгаанаас биш цус алдалтаас бол нас урах магадлал өндөр байдаг. Тэгэхээр тэрэнд 17 цаг хийгээл хаалгаа зогсоно да. Яа за дөнгөж сая сонссон үдсэн хүмүүс нэг асуулттай байгаах яг надтай ижилхэн наалтцаа салгана гэж лав аячлаа. Тэгэл яг тэр хэсгээр ойлгосон юм шиг би ахаа л гээ явлаа. Юуг наалтц гэдгээ яг юугаа хэлж байна? Тэрийг салгах нь яг ямар процесс вэ? Тэрийг тайлбарлая. Ерөнхийдөө бол наалтц гэдэг зүйл маань зүрхний хагалгааг нэг удаа ийн. Тэгээд дараа нь юу гэхээр нөгөө өвчүүний урд буюу одоо нөгөө перикард гэж хэлдэг л дээ. Энэ бол одоо үнхэлцэг хайлсан. Үнхэлцэг хайлсан зүрхтэйгээ. За тэгээд өвчүүний хартлын хэсгтэйгээ зүнгээ бүгд наалтчдаг. Хагасны онгойлгосны дараа. Онгоосны дараа. Ерөөсөө л онгоосны дараа бол бүх юм эргээд наалтц үүсдэг. Агаараас болоод агаараас болох нь гэхээс илүүгээр зүгээр нэгэн толбогч идүүд үүсчихдээ. Хүн өөрийгөө хамгаалах процесс явуулж байгаа гэсэн үг л дээ. Эхний удаа хагалгаагаа дуусангууч нь хүй надад нэг юм ороод ирлээ тэгэхээр энэ юу гэдгийг нэг удаа онгоолгол яг энгийн байснаасаа буцаагаад ингээд яг хിവэр нь ойсоод ингээд оёод эргээд одоо юу гэдгийг наалтаад ойдл тавьсан ч гэсэн эргээд наалтаад эхэлдэг л гэсэн. Тэр дундуур нь юм пластик юмнууд хийж болдгоо юм. Яг хоо пластик юмнууд хийх гэхээр тэр чинь эргээд нөгөө хүний өөрийн чинь бие биш болохоор тийм. Тэгэхээр эргээд нөгөөдгөө дүлгэж эхэлнэ л дээ. Хүний бич аюу организм аюу ухаантай шүү дээ. Яа. Тий. Тэгээд зүрхийг зогсоодог тухай түрүү яриандаа дурдлаа шүү дээ. Амьд хүний зүрх зогслоо. Тэр зогсох хугацаа ер нь макстай хэдий хугацаанд зогсох боломжтой юм бэ? Яг зүрхийг зогсоод уусмал гэж бий. За, кардиобилгийн уусмал гэж хэлдэг. Дэлхий дээр бол нэлээд олон төрлийнх байдаг. Тэгээд мэдээж европчуудын гаргасан, Америкчуудынх гэл ингээл. Тэгээд өөрийнх нь цусаар нь ингээд холбож ингэсэн. Тэгэхээр зүрхийг зогсоод уусмалыг цаг тухайн үед нь хэлэх юм бол хэдэн минут зогсоож болно. Гэхдээ нэг юм байна. Зогсох тусам уламл болно гэсэн. Тэгэхээр яг зүрх зогссон цагаас эхлээд кардиобилгийн уусмал чинь ойролцоогоор нэг зарим нь бол 15, зарим нь 30-40 минут, зарим нь 2 цаг орчим биднэрт хагалгах боломж олгодог байхгүй. За. Тэгэхээр би өөрөө сонгоно гэсэн үг л дээ. Зүрхний хагалгаа ихтэй. За окей, биений хагалгаа ойролцоогоор тэдэн цаг орчим болох хагалгаа. Тэгэхээр би кардиобилгийн уусмалаа тэрийг сонгоё гэдэг. Тэгэхээр кардиобилгийн өөрийнхөө уусмалыг сонгоно. За ингэж сонгосноор өөрөө хагалгааныхаа таймыг л өгнө гэсэн үг. Пах тийм шүү дээ. Тэгэхээр тэр уусмалыг хийгээл тэрний дараачаас эхлээл цаг явж эхэлнэ шүү дээ. Цаг доошоо явах нь шүү дээ. Доошоо явна. Гэл явна гэсэн. Тэгэхээр тэнд өөр амжилж хагалгаа зохицуулах гэсэн. Гадаа хүлээж байгаа хүмүүс бол цагаа шууд одоо эхэлсэн цагаас хоошоогоо тоолж эхэлдэг бол та нарыг бол дотор бол дээрээсээ доошоо явж явах нь шүү дээ. Ер нь бол супер. Тэгээд ер нь тэр тооцоолол эмчийн тооцоолол зүрх тохиолдол хэрэг байт юм бэ? За би 30 минутынхаар авцсан байсан чинь. Яг зүрх тохиолдол байхгүй. Дайлангаа зүрхний мэслэл гэдэг бол маш их судлагдсан ангаах байна л та. За. Нэг үгээр хэлэх юм бол тийм зүрхний хэдэн мянган жил одоо бараг л судлагдсан. Хэдэн мянган жил яг хэдэн 100 жил. Тэгэхээр судлагдах долондоо тэр чинь нөгөө шинэ гайдлайнууд гарч ирж байгаа, шинэ бүтээгт одоо гэдэгтэй ингээд энийг ингэж хийжсэн чинь өнгөрсөн жил одоо бид нар ингэж хийвэл илүү өвчтөндөө ээлтэй юм байна гэдэг юмнууд гарч ирдэг гэсэн үг л. Тэгэхээр бид нар тэрийг хэрэгжүүлсээр байгаа сүултээ ерөнхийдөө бол одоо зүрх мартахгүй төслийн 3 дугаар эмнэлэгч байсгүй сонготой эмнэлэгч хийж байгаа зүрх мартахгүй төслийн хагалгаанууд бол юу гэхэлээ дэлхийсэн дартууд яг л хийдэг юм яг л хийвэр нэж байгаа гэсэн. Тий. За чи нэгэнт сая зүрх мартахгүй төслийг ярьлаа. Энэ бол бас яг одоо маш чухал төслүүдийн нэг яг алс хязгаарч хандад байгаа хязгаараас чанд гэдэг нэртэй шүү дээ. Зүрх мартахгүй төслийн бас нэг аялал яваад байгаа шүү дээ. Тэгээд энэ төслийн хүрээнд яг нөгөө эмнэлгийн үйлчлэгийг авах боломжгүй байгаа аслагдсан аймагуудад сууж байгаа тэр зүрхний асуудалтай хүмүүсийг олж тогтоогоод хагалгааг нь одоо үн төлбөргүй хийх тэр одоо аян байх шиг байгаа. Тэгээ би бол болдог бол болцоохон эмчтэй яг уулзаа энэ тухай ярих гэж хичнээн өсч байсан боловч одоо тэр хүн маань өөрийнх нь цаг зав надад гаргах одоо ер нь бол зав байхгүй байгаа гэж бодоод би бас чамаас энэ тухай тусгаалаа асуумаар байгаа байхгүй. Тэгээд яг энэ төсөл яг хэдий хүнийг одоо хамрах боломжтой. Ер нь манад саяны явсан аяллуудаас ингээ харахад яг энэ зүрхний асуудалтай хүмүүс нийт одоо хүн амынхаа хэдэн хувьд нь нүүрлээд байгаа асуудал юм бэ? Энэ яагаад ийм асуудал үүссэн байгаа гэдгийг би мэдмээр байна. Яг зүгээр ийм юм. Монгол одоо хүний нас баралтын хамгийн ихний шалтгаан бол зүрх судасдаг байхгүй. Тэгээд түүний дараа хавдар.
Тэгээд ингээд шүү цаашаа өөр юм явуулаад байна гэж. Зүгээр бидний хувьд бол хоёр төрлийн юм байгаа. Энэ бол мэдээж хоёлоо. Нэг нь бол хязгаараас чанд гэдэг баг. Энэ баг маань яадаг вэ гэхээр хөдөө орон нутагт таслагдсан газар очиж байгаа хүмүүсийг одоо өөрсдийн биеэр очиод өөрсдөө онцлоод шаардлагатай бол хажууд уусуулгаад цуг авчираад хаалгаа гэнэж өгдөг гэсэн. Эмнэлэг доторх асуудал нь бол зүрх мартахгүй төсөл дээр хаалгаа нэгдэг гэсэн. Энэ хоёр хоёул нэг нь болцоох юмч мэдээж санаачлаад тэгээд мөн одоо сайхан сэтгэлтэй Монголын ард түмэн одоо юу гэдэг нь зүрх мартахгүй төсөл ханд өргөөд ингээд зүрхний хаалгаанууд явж байгаа. Мөн одоо маш их цаг заваа гаргаад тоол би бол боддоо штэ мөнгө гэдэг зүйлээс илүү цаг зав гэдэг өөр айгуу чухал юм байна. Даалангуй энэ ч одоо хотын төгжийн дотор ч гэсэн айгуу хэцүү уус тэ энэ тойлоо сууж агаад тийшээ нэг юм хөргүүлэх гэхэд өөрөө дэрийг авчичоод буцаад ирээд ажил дээр ихэж ажлын тал явчихна. Тэгээ баг гэртээ тэндээс харьсан шахуу тийм болчиход байгаа. Тэгэхээр цаг гэдэг зүйл айгуу чухал. Тэгэхээр энэ үнэтэй цагийг бүгдийг зарцуулаад хязгаараас чанд гэдэг багийн залуучууд буюу тэнд байгаа хүмүүс бүгдээрээ цагаа зарцуулаад явдаг. Тэгээ энд мэдээж чухал нь болцоох юмч манай өөрөө тэрийг бас ингээд тэргүүлээд бас ингээд явж байгаа. Тэндээс олон хүмүүсийг олж ирдэг гол шалтгаан нь юу гэхээр зарим хүмүүс бол хот орж ирдэггүй байхгүй. Тэгээ зарим одоо жишээлбэл зүрх мартахгүй төслийн хаалгаануудыг одоо юу гэдэг нь болцоох юмч бид нар ингээд хийдэг байгаа манай багийнхан. Тэгэхээр нөгөө тэндээс ирэх одоо баг амьдралдаа нэг юм хоёр удаа ирсэн хүмүүс ч бас байна. Хот руу. Ирж үзээгөөч хүмүүс байна. Ирж үзээгөөч юм. Ямар санда болцоох юмч таахын дамаг 2 өдрийн өмнө л үү бид нар өвчтнөө үзээ явчихсан чашаа хүмүүсээ чи бити төрүүлээд гаргаарай гэдэг ч аахгүй. За. Тэгэхээр би яагаад гэдгсэн чи. Гэхдээ энэ хүмүүс чинь тэгээ гараад нөгөө очих газар байхгүй. Тэгэхээр яг эдгэртэл бүрэн сайн ингээ эдгэрээ шархан бархан эдгэрт нэмлэгтэй байлгаж байгаа. Тэгээ болохоор нь гаргаад ихгүй гараад надвал чи одоо тий хөдөөний хүмүүс буцаад ямар хөдөөргөө явчихвал эргэ ирэхгүй юм чи. Тэгэхээр ингэж байгаарэ гэдэг. Тэгээ би бас тэрийг бодоод нэрээ бас тийм биш үү гэдэг. Тэгээ би яг боддог байсан. Болцоох юмч бол байнгын тийм өвчтөндөө тийм ээлтэй. Тэрийг бас их байнгын тайлбарлаж ярьдаг. Тэгээ магадгүй тэр бол бас би бас суралцчихлаа хаа л та. Тийм. Эргээд нөгөө нэг зүрхний асуудлын тухайд энэ юунаас үүсээд энэ бидний одоо амьдралд байгаа хэв маягаас юм уу эсвэл идэж ууж байгаа зүйлээс юм уу яг энэ зүрхний одоо төрөлхийн гажиг нь генетикээр дамждаг юм уу яа тийм ер нь яг зүгээр зөндөө олон юм бэ генетикээр дамждаг зүйл бий даалангуяа зүрхний цорготой хүүхдийн ээж нь байлаа гэж бодоход ээж нь зүрхний цорготой байж хаалгаа илгэсэн байлаа гэж бодоход хүүхдийн бол заавал зүрхний яг одоо харуулах шаардлагатай байна гэж. Мөн дээрэс нь одоо энэ одоо юу гэдгийг хотчлолтой холбоотой эсвэл удамшилтай холбоотой тэгээд юу гэдгийг гадны хүчин зүйлүүд ингээл зөндөө олон агаар магаарч гэдэг юм уу те энэ олон зүйлүүдээс шалтгаалаад зүрхний цоргоонууд үүсдэг. Зарим тохиолдолд бол ээжийнхээ гидсэнд байдаг. Тэгээд ээжийнхээ гидсэнд байхаар хүүхд амьсгалахгүй шүү дээ. Тэгэхээр юу гэхээр хүүгээрээ аваад одоо цусыг аваад тэгээд зүрх рүүгээ одоо юу гэдгийг дамжуулаад тэгээд тэнд одоо байгалийн буюу өөрийн одоо юу гэдгийг цорхоонууд байдаг байхгүй. Тэгэхээр энэ цорхоонууд заримдаа битүрдэггүй. Байглаасаа цорхоод үрдэг. Байглаасаа торхоод байдаг. Тэгээ хүүхд нөгөө ихний амьсгал авснаас хойш юу гэдгийг нөгөө битүрдэг байх нь шүү дээ. Зүрх өөрөө агшиж эхэлнэ. Уушиг амьсгалаад ирэнгүүт хэвийн физиологид орж ирэнгүүт юу гэхэлэр бүх хүүхдүүд цорхоод төрнө. Тэгээд тэрний бөглөрдөг байх нь. Тэгэхээр ихэнх тохиолдолд бас тэр нь бөглөрөхгүй байх тохиолдол. Даалангуй агарын бохирдлоос болоод. Тэр зүрхний цорхоод байгаа эсхийг зүгээр гэрийн нөхцөлд хүүхдэд ажиглаач юм уу таних боломжтой байд юм уу? Үгүй яг зүгээр одоо яг нь ихний асуудалтай муу гүмүү гэдгийг эцэг их өөрөө таних тийм. Ер нь бол хотод бол угаасаа төрөхөд нөгөө нэг яхад нь харчиж байгаа. За тэгээ мэдээж нөгөө хэвийн зарим цорхоонууд нь удаан одоо гэдэг бөглөрдөг гэсэн үг. Тэгэхээр тэр хүүхдүүд маань яадаг гэхээр их налгасч гэдэг юм уу те одоо нөгөө яг төрхтөө хянуулаад байнгын үзүүлэлт хянуулаад яваад байдаг гэсэн үг. Хөдөө орон нутагт бол хэцүү л дээ. Хөдөө орон нутагт жишээлбэл одоо гэдэг сумын төв дээр биш аймгийн төв дээр л зөвхөн эмчнэр байдаг гэсэн. Тэгэхээр яг нөгөө хязгаараас чанд тэгээд тэр баг дээрт очиод бид нар ч нөгөө тэнд нь очиод айхаагоор өөртөө хараад өөрөө оншлоод за тэгээ мэдээж 5 метр хүүгээрээ мэдэрнэ. Даалангуй болцоох хэмжүүл одоо тэрийг бол байнга хэлдэг тийм. Хараал за яг ингээд сонсоод тэгээд амтлаад бараг л амтлагаас босдон тэгээд бариад тэмтрээд ингээд бүгдийг ингээд үзээд хэл мөлийн гаргаад нүд мүдийг ингээд тэг хараал аним одоо цус багталт байна уугүй юу ер нь яаж ин гээл тэг ингээд амьсгалын хүртэл ингээд хардаг тийм. Сонсдог ч юм ингээд.
тэр болгоноос зүрхний цохилтыг ингээд сонсоод ингээд тэр шуугааныг илрүүлээ шаардлагатай болвол одоо юу гэдгийг ахаад аймгийн дүүрүүн авч очоод дахиад нөгөө яхад нь харуулдаг гэдэг юм зүйлүүд их л болдог л та. Яа за тэгээд одоо энэ яг төслийн хүрээнд хэдий хүмүүст хүрчгээд байгаа вэ? Одоо яг өөрөө чинь тооцооллоор яг тэд гэсэн тоог нь бол сайн мэдгүй. Зүгээр ямар ч хэлсэн энэ жил бол бид нэг 100 гармыг бол хийцэн байх гэж бодож байна. Тэгэхээр л тоо их байдаг юм биш үү? Тийм. Дээрээс нь бид нар ч одоо хязгаараас чанд гэдэг багт явхад бол ойролцоогоор нэг 650 орчим хүн үздэг байхгүй. Тийм. 650 орчим хүн бол үзэн. Тэгэхээр би бас нэг энгийн тоо бодж үзсэн л дээ. 650 хүн гэж бодъё. Тэгэхээр тэр олон хүмүүсийг одоо хотод ирээд одоо онгоцсон зарим нь онгоцоор нисгээ зарим нэг нь одоо автобусанд суудаг бол автобусанд суугаал ингээл бургаанд суудаг бол ингээл суусаар вагоноор вагоноор явсаар агаад тэгээд ирнэ. За гэртээ хамаатан садан байвал хамаатан садны та байна байхгүй бол буудлаа. За ингээд ирээд жишээлбэл эмнэлэгт үзүүлээд ингээд нийт явдаг зардлууд ойролцоогоос нэг 500-аас 600-700 орчим 1000 төгрөг болж байгаа. Тэгэхээр энийг очиж байгаа ирж байгаа хүмүүстэй үржүүлээд үзэх юм бол маш их хэмжээний хөрөнгө мөнгийг бол бид нэр эсэргээрээ бид нар өөрсдөө төлөө цаг заваа гаргаад очиод үзэж байгаа л та. Тэндээсээ өөрсдөө одоо үгдгийн хүмүүсээ шилээд сонгоод тэгэл авчраад хаалгаа гэж. Тэгээд би сая гинт нөгөө 600-аас саяны үзэж байгаа хүмүүсийн тооцоод үзэхлээр яг зүрхний цээжний хөндийн асуудлуудыг хянахаас гадна бусад нэгэнт эмч үзэж байгаа юм чинь өөр асуудлууд ажиглагддаг байх л та. Өөр ямар одоо эрүүл мэндийн асуудлууд нийтлэг та бүхэнд аялын туршид ажиглагдж юу? Ер нь бол даралт гисэлт. За даралт гисэлт бол мэдээж нэг номер. Хоёрдугаарт нь болохоор зүрхний булчингийн сулрал гэдэг өвчнүүдтэй онш тогтогдсон хүмүүс. За тэгээд дээрэс нь одоо юу гэдгийг сахартай, чихрийн шижин өвчтэй. Тэгээд мөн бас гэсэн ийм тайпууд хүмүүс л их байна. Хөдөө орон нутагт чихрийн шижин байна уу? Бас байна. Илбэг. Ер нь бол нэлээд шүү. Жингийн илүүдэл мэдээж. Тэгэхээр би бол одоо шилбэл хөдөө орон нутагт явахдаа бас байнгын тайлбарлалт байхгүй. Хүмүүс ингээд шилбэл яг нэг 20-30 жил юм уу? Жохон тарган. Жохон махлагтуу иймэрхүү хүмүүс маань даралт гисэн л дээ. Даралт гисээд 20-30 хил илүү байгаа хүн жингийн байх ёстой жингээс. Яг зөв. Тэрийг жоохон гинэ. 20-30 жил ч амар үү штэ. Бас тэрнээс илүү жинтэй ч хүмүүс байна. За. Окей. Тэгэхээр тэр хүмүүс тэм 30 яадаг вэ гэхээр тайлбарладаг байхгүй. Энийг өрөөсөө л энгийн тайлбарлах нь айгүй энгийн. Жишээлбэл хүн яг өөртөө зориулсан 60 хилийн биетэй одоо хингийн бие нь болоод 60 хилтэй л гэж бодъё л да. Тэрэнд таарсан зүрх байна. Мөн тэрэнд таарсан уушиг байна. Тэрэнд таарсан элэг байна. Яг л ийм л байна гэсэн. Тэгэхээр тэрэн дээрээс нэмээд таргалчлаа гэж бодъё л да. Тэгэхээр одоо юу гэдгийг нэг 10 хилийн шуудаатай 2-3 л аваад 20 хилийг мөрөн дээрээ тавьчаад тэгээ 3 давхарлуудыг шалгах юм бол ямар ч хүн амьсгаад нь ямар ч хүн даралт гэсэн байхгүй. Тэгэхээр одоо юу гэдгийг үзэл ингээд даралт гисэлт ийм байна гэдэг эм бичиж өгөн. Тэгэхээр яг эм уусан эм маань болохоор даралтыг төрхөн хугацаанд буюу 24 цаг дотор л даралтыг барьж. Тэгэхээр энд гол чухал асуудал нь юу вэ гэхэлэр бид нар жингийн илүүдэл буюу нөхцөлдүүлэх хүчин зүйлүүдийг бүгдийг л байхгүй болох хэрэгтэй. Ингэж ижил бид нар даралт гисэлт гэдэг өвчин буюу чихрийн шижин даралт гисэлт гэдэг ингээд цаашаагаа явах хүчнүүдэд юу вэ гэхэлэр зогсоож чадна гэсэн үг байхгүй. Тийм тэрнээс биш эм уугаад эмчээс нэг 2 эм бичүүлэн гутаа тэрийг одоо юу гэдэг эдгэрнэ гэсэн ойлголт бол байж болохгүй асуудал л та. Тэгээд сая нөгөө дурдгдсан юм нь юу байлаа? Даралт гисэлт чихрийн шижин бас нэг юм байсан чинь би сайн мартчихлаа. Би санахгүй чи санах. Юу вирус бодохгүй гоо штэ. За яжгаарай. Даралт гисэлт. Тий. Чихрийн шижин. Тий. Зүрхний булчингийн сулрал уу? Наатгач. Зүрхний булчингийн сулрал гэж. Зүрхний булчингийн сулрал яахлаар үүсдэг юм? Гэхдээ яг зөндөө олон шалтгаантай. За. Тий. Гэхдээ нөгөө хөдөө орон нутагт байгаа хүмүүсийг бол ихэвчлэн яадаг вэ гэхэлээ нөгөө жоохон даргалтаач гэдэг юм цусан төвх тусны хэмжээ өндөр байгаад дээ. Тэгээ энээсээ болоод зүрхний цусан хангамжийн дутагдлууд үүссэн. Тэгэхээр нөгөө нэг зүрхний булчин ч өөр агшихаа болчихдог байхгүй. Цаашаага зүйлнэ. За. Зүрхний булчин агшихаа болчихно. Хүчит өрчөр дутагтаа. Тэгэхээр юу гэхэлэр нөгөө бусад хэсгүүдээ дагаж агшдаг байжгаад
Тэгээ сүүлдээ суларчдаг байхгүй. Аа. Тэгээ энэ бол юу гэхээр ерөөсө байнгын зүрхний дутагдaltaал явна л гэсэн асуудал. Энэ нь хэр одоо үхлийн аюул өндөртэй юм бэ? Маш өндөр. Тэгээ дээрэс нь юу гэхээр эдгэрэх боломж байхгүй. Эргэжгүй өөрчлөлтөнд орчиж байгаа гэсэн. Тийм. Зүрх реплейс хийдэг тохиолдлууд одоо ер нь хүний зүрхийг өөр хүний зүрхээр сольж болдог болсон тий. Зүрхний тэглэг яах вэ? Тэгэхээр тэр хүн бол солиулах боломжтой байна тий. Түүнээс солиулах боломжтой өөр ямар ч боломж байхгүй гэсэн үг. Тэгэхээр мэдээж тэгээд ирэхээр нөгөө нэг юм зүрхний дутагдалд ороод эхэлнэ. Тэгэхээр чи нөгөө зээж хөвлөгээр хавгна, намсгаад нь зүрх нь агшгаа болцсон юм чи ингээл зөндөө олон зүйлүүд гарч ирнэ л дээ. Тийм. Тэгээд нөгөө би бол сая чамаас асуугаад хариулж авахыг чинь сонсож байхдаа би бодож илаа л доо. Өдөр болгон яг нэг ийм асуудлуудтай өдөрт хэдэн хүнд үзлэг хийх үү? Яг хөө зүгээр янз. За average зүгээр дундаж. За яг хөө зүгээр нэг 10-аас 15. 10-аас 15 хүнд үзлэг хийн. Үзлэгтэр орж ирж байгаа хүмүүс бол ихэвчлэн нэг нийтлэг одоо асуудалтай орж ирэх бах тийм үү? Ер нь бол тийм. Мэдээж нөгөө эмчээ сонгоод ороод ирж орж ирсэн. Тэгэхээр хүн болгонд нэг эрүүл мэндийн асуудал болон шалтгааныг нь тайлбарлах хэрэгтэй болно. Тэгээд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тайлбарлаад яг нэг иймэрхүү ярианууд амирх болдог бах тий. Ер нь бол тийм. Тэгээд оройн ирээд би бас яг ижлэгээр яриулаад суулгасан. За чөлөө цагаараа юу хийж байна? Юу хийх дуртай баг л гардаг байх таа. Одоогоор бол айгу баг гарч байгаа. Дайлангуй дөнгөж нөгөө ирчихсэн байгаа би. Тийм ирсэн байгаа болохоор илүү ажилдаа илүү ингээд төвлөрсөн ажиллаж байгаа. Зүгээр одоогоор бол илүү жоохон тасгал хөдөлгөөн хийгдэг учраас фитнес явж эхэлж. Тэгээд нөгөө Солонгост ажиллаж исэн үе одоо энд ирээд ажиллаж ах хоёрын хоорондох нөгөө ялгаа нь шүү дээ. Хаана илүү цаг гарч исэн? Одоо энд байхад илүү цаг гарч ийн үү? Тэнд байхад илүү цаг гарч ийн үү? Одоогоор бол адилхан байна. Яг ижилхэн байна уу? Ер нь төстэй байгаа. Яг тэгэхээр тэнд бол хагалгааны нөгөө нэг хагалгаа нь олон. Тэгээд нөгөө хийх процедурын хувьд бол нөгөө хүн ихтэй учраас. Тийм одоо ингээд юу гэдгийг баг байдаг бол хийх процедур нь баг. Гэхдээ хагалгаа нь их байдаг гэсэн бол энд болохоор процедур нь чих. Тэгээд дээрэс нь хагалгаан ч бас их болоод байна л та. Далангуй хүүхдүүдийн хагалгаа бас их байна. Хүн хагалгаа хийхэд одоо хагалгааны залттай хин нэгэнтэй уулзаад яг хагалгаа хийх ёстой болоход 30% нь хагалгаа, үлдсэн 70% нь бол хагалгааны дараах процесс буюу тэр хүнийг цааш нь сувилах одоо хэрхэн сувилахаас шалтгаалаад тэр имчилгээ амжилттай болсоогүй шийддэгэ гэж хэлж байсан. Тэгээ яг энэ дээр бид нар бол нөгөө хагална гэдэг асуудлыг л чухалчилж үздэг. Хэн хагалах уу? Ямар хагалгаа хийх үгээд. Тэр дараагийн 70%-ийг хагалсан эмч нь өөрөө хариуцдаг юм уу? Энд юу болдго юм бэ? Яг зүгээр эмнэлэг болгоно систем ондоо. Гэхдээ миний ажиллаж исэн буюу Солонгос Япончуудын эмнэлэг бол бүгдээр яадаг гэхээр яг өөрийнх нь сонгосон үйлчлүүлэгчтэй байх хэрэгтэй л да. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр анхнаасаа л ерөөсөө л за тэгвэл мандуулж юм уу эсвэл хасчлуун гэдэг эмчийг сонгоод үйлчлүүлэгч ирдэг гэсэн үг. Тэгэхээр даатгалын систем бол мандуулыг сонгосон ч адилхан, намайг сонгосон ч гэсэн яг адилханаар одоо даатгалын систем адилхан үйлчлэнэ гэсэн үг л дээ. За окей. Тэнгуут тэр хүн над дээр ирд илээ. Дунгот би шийдбэл зөвхөн би хагалгааг нь хийж өгнө. Тэгээд үлдсэн өөр хүн хийдгэлтэй ийм юм ярьдаггүй байхгүй. Тэгэхээр тэр хүн эмнэлгийнхаа хаалгаар орж ирээд эргээд гаран гартлаа зөвхөн миний өвчтөнд байх хэрэгтэй. Миний үйлчлүүлэгч байх хэрэгтэй. Тий. Тэгэхээр ийм системтэй байна. Дээрэс нь юу гэхээр хагалгааг бол хизээний хийх юм болгоны хагалгаад байж болохгүй л дээ. Хагалгаа гэдэг зүйл бол эргэжгүй өөрчлөлтөнд буюу энэс цаашаа боломжгүй болсон тохиолдолд л хагалгаа юм. Хэвийн байдал нь авчих гэж. Тэгэхээр хагалгаа хийчлээ. Тэгэхээр нөгөө эргээд нөгөө хүн чинь хэвийн байдалд орох хэрэгтэй болно да. Жишээлбэл одоо юу гэдгийг өвчөөг нэгээд хагалгаа хийсний дараа өвдөд ин штэ. Тэгэхээр зүгээр штэ одоо тэгээд наад чинь гэж юусоо болохгүй л да. Тэгэхээр хэрхэн яаж яах юм? Яаж өвдөлтөө намдаах юм? Өвдөлтөө намдааснараа те одоо шилбэл яг энэ ямар процедур болоод таяг өвдөд. Тухайн өвчтөн өөрөө тэрийг ойлгосон байх хэрэгтэй. За одоо яг би нэг ийм болж байгаа болохоор өвдөж байгаа. Тэгэхээр энэ өвдөлтийг намдаахын тулд би нэг ийм процедур ийм үйл ажиллагааг явах хэрэгтэй. Хей, танд өнөөдрийн ярилцлага таалагдж байгаа биз дээ? Гол нь хэрэг болох ёстой шүү. Энэ мэтчлэн маш их мэдээллийг хүн авдаг. Өдөрт 35,000 гаруй шийдвэрийг дан ганцаар тарих гаргадаг байна. Тэгэхээр ядардаг байгууз Brain Active энэ бүтээгдэхүүнийг та хэрэглэснээр тархины цусан хангамж сайжраад цусны эргэлт, ой тогтоолт гэх зэрэг ер нь энэ дотор болж байгаа бүх процесс сайжрах юм байна. Жишээ нь хятадын ардын ангарахт хэрэглэдэг жинко хэмээх модноос гаргаж авсан охийг агуулсан байдаг юм шүү. Хэрэглээд үзээрэй. За үргэлжлүүлээд ярилцлагаа сонсцгоё. Хагалгааны заалттай хүн ороод ирлээ. За тэр хүнтэй ярилцлаа хагалахаар боллоо. Тэр хүнд хийж байгаа хагалгаа бол нийт имчилгээний 30% байдаг.
Үлдсэн 70% нь бол тэр хагалгаа дуусны дараах процесс нь байдаг. Тэр нь их чухлаа гэдэг тухай ярьсан байсан. Тэгээ яг энэ юун чухал болоод тэр үлдсэн 70% те бидний мэдж байгаа зүйл бол хагалгаа амжилттай болоод тэр хүн амьдрахын шийдэгдлээ л гэдэг тийм мэдлэгтэй хүмүүс их байдаг шүү дээ. Кинон дэр ч гэдэг те иймч гарч ирэл амжилттай боллоо. Гингот баярлалаа. Тэгэл за бүх юм дуусаа. Тэг яг энийг тайлбарлавал тэр сүүлийн 70% яагаад тийм чухалд тооцогдтыг. Тэгэхээр яг зүрхний хагалгаа гэдэг зүйл бол хагалгааг хизээд хийх вэ гэдэг нь айгүй чухал. Яг шаардлагатай энэ хүнд. Тийм одоо үеийн зүрхийн зогсоогоод энэ хагалгааг хийлээ. Тэгээд энэ нь өөрт нь яг хэрэгтэй юу? Энийг маш сайн decision буюу маш сайн бодох хэрэгтэй. Байлуунгаа мэтлээ юм чи тэр. Тэгээд хагалгаа хийлээ л дээ. Тэр юу гэхээр хагалгаа хийтэл бол би айгүй сайн биш байх байхгүй. Өвчлөлттэй байгаа. Тэгэхээр энэ өвчлөлттэй байсан зүйл маань хагалгаа хийлгээд сайн болно. Сайн болно. Гэхдээ эргээ хэвийн байдалд орох боломжгүй байхгүй. Эргээ хэвийн байдалд юу гэхээр тэр 70% буюу rehabilitation гэж яддаг тийм ингээд өвдөлтийн намдаагаад эхлээд ингээд зөөврийг багасгаад эргээ хэвийн байдалд нь шилжүүлэх гэдэг. Тэгээ энэний дараа бүр амьсгалын дасгал хийлгэн тийм одоо юу гэдгийг тийм алхуулдаг болгоно. Эхлээд босоо суулгана. Суулгах толгой иргэн мэдээж зүрхний хаалгаа гэдэг дуусны дараа. За тэгээ хажууд тишгээ босдог болно. За тэгээ нэг сандал дээр суудаг болно. За тэгээ нэг босоо зогсдог болно. За тэгээ нэг хоёр алхдаг болно, гурав алхдаг болно. Энэ болгон бүгд эмчилгээ байхгүй. Тэгэхээр зөвхөн тариаш хилгээл тэр эмчилгээ бас биш л дээ. Хүн өөрөө эргээд хэвийн байдалд орно гэдэг зүйл нь өөр эмчилгээ. Тэгэхээр энэ поинтуудыг маш зөв хэлж өгсөн энэ 70% ордог байхгүй. Хүчин намдаа, өрөвслийн дарна одоо тий чухал нь тэр л дээ. Сая хөдөө явж хахад жингийлүүдэлтэй хүмүүс байгаа тухай ярьжсэн. За хотод ч ялгаагүй жингийлүүдэлтэй хүмүүс байх. Би зүгээр хамгийн энгийн жишээг нь авч яана л да. Тэгээ нөгөө өдөр тутмынхаа хэрэглээнд одоо сахар, глюкоз агуулсан бүтээгдэхүүн их иддэг хүмүүс ихэвчлэн те гурилан болон яг иймэрхүү зүйлс ихэвчлэн хэрэгэлдэг хүмүүс жингийлүүдэлтэй байгаад байгаа шиг харагдтыг. Тэгээ мэдээж хажуугаар нь хөдөлгөөн баг хийдэг хүмүүс те. Тэгэхээр энэ хүмүүсийн одоо яг судсан дотор тэр өөхлөлт гэдэг юм яг юу болдгийг задлаад үзсэн хүн тэнд яг юу болдог процессыг нэг сайхан тайлбарлаж өгөөч. Ерөнхийдөө хоёр төрлийн юм байгаад байгаа. Нэгэнд нь цуснд өөх тос байгаад байгаа. Дахиад юу гэхээр сахар байгаад байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж тустай хүчин л дээ. Ерөнхийдөө бол их товчхоноор бүр тодорхой тайлбарлах юм бол бид нэг пар байна гэж бодъё л да. Тэр нь айгүй олон секцтэй. Тэр секцээр ингээл цус маань ингээл ороод гараад эд ирэхэд төвчл дөрөж өгөөл ингээл явдаг байх нь л да. Тэгэхээр тэндээс нөгөө нэг өөх тостой хэсэг маань яадаг вэ гэхээр нэг хэсэгт очиж бөглөждөг. Бөглөнгуут юу гэхээр тэрнээс цаашх нь хүчил дөрөвчг болоод эхэлнэ гэсэн үг. Нөгөө пар маань зэвэрсэн шүү дээ. Яг зөв пар маань зэврээд цаашаага хүчил дөрөвч маань явахгүй байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө зүрхний үйл ажиллагаа доголдоод ирнэ л дээ. Энэ юу гэхээр инфарктын үрдэл өвчмөн гэж хэлдэг. Ингэхлээр бид нар юу гэхээр нөгөө зүрхний судсан дотор явуулаад стент тавина гэж ярьдаг. Одоо яг Монгол гэрийн хаан шиг зүйлийг оруулаад тэлж өгдөг. Тэгэхээр юу гэхээр хэвийн хэмжээнд нь одоо коронери артерь буюу титэм судсыг тэлж өгнө гэсэн үг. Ингэснээр нөгөө цус маань бүтэн гүйх боломжтой болно гэсэн үг л дээ. Тэгэхээр нэг силесрүүд нэг тэгдэг штэ нэг тал нь дүлий болчихсон готлгүй одоо энэс цаашаа зүгээр тэгэхээр энэс айгүй дүлий болчих халахгүй байна гэр маань ерж жоохон хүүтэн байна гэхээр химис оруулаад нэг хэсгийг ингээл ингэж онгоож монголоод нэг юм ороод цэвэрлэл идэг яг л тэр процедур явагддаг. Цусны ан дотор яг тийм байдаг. Нөгөө талаар сахар гэж юм байдаг. Тэгэхээр сахар бол жишээлбэл бид нар ундаа уугаад байжсэн чинь нэг халтч гэдэг юм асгаа хувцсан дээр асгачдаг л та. Тэнгуут нөгөөт нь хатчихаар дардаага цагаарчдаг шүү дээ. Тэгэхээр нэг үрэл ингээд нислэн 30 прок гэдэг нэг цагаан юм бууж гиндэг. Яг энэ процедур зүрхний судас байтугай том судснуудын дотор талж үүсдэг байхгүй. Дээрээс нь нэмээд их хэмжээний сахар ороод байхаар нойр булчирхаа. Би сахар үйлдвэрлэхгүй тэр дөрөв организм сахар байгаа юм чинь гэсэн юм залхуу процедур явуулж эхэлнэ гэсэн. Ингэснээрээ сахарын хүчин улам дамжирж явна. Зарим тохиолдлуудад. Тэгэхээр юу гэхээр нөгөө судас маань илүү нарийсч эхэлнэ гэсэн үг л дээ. Тэр судсыг чинь ингээд бүр тэр яаран бүгдийг нарийсгадаг байхгүй. Тэгэхээр хамгийн дөрүүлээд хөл тэгээ нүдний одоо жижиг судснууд бүгд нарийсч эхэлдэг. Тэгэхээр нөгөө юудаг маань ингээд нарийсгаараа юу гэхээр цусаан гож өчл өрсөхгүй болоод тэгэхээр хүчил явагдаж эхэлнэ гэсэн. Ийм учраас судасны ч гэдэг юм уу эсвэл одоо чихрийн шижин ч гэдэг юм өөх тосны өвчтнүүдийн гол хүндрэлүүд нь юм байна. Зүрхний хим алдагдах тухай сая ярьж штэ тий. Алдагддаг болчдгоо гэд. Тусан хангамжийн дутагдал. Тусан хангамжийн дутагдал. Энэ хүн сүүлийн үеийн одоо ухаалаг цагнууд дээр зүрхний бичлэгийг хийдэг тийм технологийн шийдлүүд гарсан байна л да тий.
Тэгээд энэ хүмүүс ер нь яг ямар үед тэр химнэл алдагдах одоо тохиолдол бий болдго юм бэ? Тэгээд би энэ ECG буюу электрокардиограм гэдэг энэ одоо функцийг зүгээр энгийн хэрэгцээнд авчрах шалтгаан нь юу байсныг би мэдмээр байгаа байхгүй. Тим түгээмэл хүний зүрхний химнэл алдагддаг юм уу? Юунаас болж тэр хим алдагдах одоо үндсэн одоо олон шалтгаанууд байдаг бах. Гэхдээ одоо хамгийн их хөвчлэн тохиолддог тэр хим алдагдах шалтгаануудыг дурдна гэвэл Гэхдээ яг тэрнээс гэсэн юм байдгүй. Зүрх аяанда өөрөө хим алддаг. Даалангуй хим алдалтууд бол дотроо юу гэдэг вэ гэхээр хүний амьдралын 2 дахь юм 3 дахь 10 жилд ихэвчлэн үүсдэг байхгүй. Тэгээ үүсгээл 30-таа 40-таа 50-таад үүсдэг. Ихэвчлэн. Гэхдээ энэ нь юу гэхээр гормоноч гэдэг юм уу? Эсвэл бол одоо юу гэдгийг өөрийн биеэ даас өвчин ч юм уу? Эсвэл хавхлагын одоо юу гэдгийг өөрчлөлтүүдээс шалтгаалаад зүрхний булчингууд тэлдэг. Энээсээ болоод нөгөө зүрх чи өөрөө нөгөө нэг юм организм шүү дээ. Агсж явахтай организм. Тэнгуут нөгөө хитрхи том болоо шаар шиг болоод эхлэхээр юу гэхээр илүү ахаад нэг коротколоод илүү юм гаргаж ирээд тэрийг нөгөө мэдрэлжүүлж агшаах гад ингээд эхэлдэг л дээ. Тэгээ энээсээ болоо бас хим алдалтууд үүсдэг. Тэгэхээр яг ямар хим алдалтууд вэ гэдгийг мэдэх нь айгүй чухал. Тэгэхээр нөгөө зүрхний бичлэг хийхээр би зүгээр гараад байдаг. Гэхдээ хим алдалт үүсээд идэг гэдэг. Тэгэхээр 24 цагийн бичлэг, зарим нь 7 хоногийн бичлэгүүд гэдэг юм бичлэгүүд байна. Тэгэхээр энэ бичлэгүүдийг барьж иж нөгөө хим алдалтуудыг барьж иж яг энэ үед алдаж байгаа бол энэ ийм хим алдалт ингэх ёстой гэсэн цаашдын арга хэмжээ авдаг л та. Ер нь бол зүрхний бичлэг гэдэг зүйл маань өөрөө юу вэ гэхээр зүрхийг агшиж байгаа. Зүрх агшиж байгааг тухайн мэдрэгчээр мэдрээд цаасан дээр буулгаад тэрийг томьёогоор тайлбарлаж байгаа зүйлийг зүрхний бичлэг гэж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ дээрээс бид нэр арга хэмжээнд дутагдал дээрээс нь агшилтын хэр байгаа юм. Айл хэсгүүдэд тус арга хэмжээнд дутагдал байх магадaltaй химэн хэрийн гэсэн нэг иймэрхүү тоймтой юмнуудыг авах гэсэн. Хүн зүрхээ солиулдаг болсон тухай хоёлаа ярилцлагын өмнөх хэсэгт ярьжсэн шүү дээ. Солиулж болдог тухай одоо тэр хүний зүрх нэгэнд авралгүй болсон байгаа бол хэрвээ хин нэгний донор зүрх тохирохоор бол одоо бидэн суулгах болдог тухай тэр одоо хагалгааны тухай тэр бол асар хүнд хагалгаа байз бүтэн зүрх солино гэдэг бол эсвэл үгүй юу? Мэдээж ерөнхийдөө хэцүү хагалгаа л да. Мэдээж тийм амар биш л дээ. Зүрхийг бүтэн солиод тэгээ буцаага дахиад өөр хүний зүрхийг аваад тийм гэдэг бол бас хэцүү. Тэгээд тэр тохирох зүрх олдно гэдэг хүмүүсийн зүрх хоорондоо тэр авцалтах юу н хэр их одоо common буюу элбэг байдгийг. Яа одоо яг цусны бүлэг таарах гэдэг одоо хамгийн энгийн шалгуур байгаа бох тий. Гэхдээ тэр зүрхний хэмжээ гэж зүйл байдаг юм. Тухайн хүнийхээ нас одоо хүүсээс шалтгаалаад жижиг биеинд нь томтцсон зүрх хийчих юм бол одоо мэдгүй илүү бие бэлтэр нь одоо оптимайз хийдэг ч юм уу одоо илүү сайжирчдаг ч юм уу тиймэрхүү тохиолдлууд байдгүй. Ер нь тийхгүй. Тэгээ ялангуяа ингээ зүрхийг солих хагалгаанд хийгээд яг би амьдралаа нэг удаа орж ирсэн. Тэгээ 2 3 удаа л харж ирсэн. Гэхдээ энэ бол юу гэхээр тухайн хүний яг түрүүний ярьж ирсэн шиг те. Бие, өндөржин тэгээ түрүүний дархлааны систем хэр байгаа юм. Цусны бүлэг хэр одоо таарч ийн үгүй юу гэдэг маш олон зүйлүүд байдаг. Тэгэхээр энэнд нь зөвхөн бүх юм таарч ижил тэнд одоо донор гарч ийн гэсэн үг л дээ. Уушгины хагалгаанд ч гэсэн адилхан. Бас тэгж ордог. Уушг солид юм уу? Уушгийг солино. Уушгины хагалгаанд ч бараг 6 7 ч орсон баг. Бүтэн уушиг тэр чигээр нь. Хоёр талаар нь солино бүр. Хоёр талынх нь зээжээ онгойлгож хоёр талд нь ингээд уушиг шинээр хийж өгдөг. Өөр хүнийхийг. За ээж над руу ч хойлоод дараад нөрөө уушиг руу. Яа. Тэгээ зүрхэн дээр зүрхэн дээр бол тэр юм гэдэг бол маш сайн харах хэрэгтэй байдаг. Ер нь бол тийм шүү дээ. Тэгэхээр юу юм бэ шүү дээ те. Тохирох нөхцөл нь бол тийм элбэг биш гэж ойлгож болох уу? Тэгээд хүн ам ихтэй тохиолдолд бол элбэг. Гэхдээ манайх шиг бол мэдээж төвхтэй л дөө. Тэр нь таарахгүй юу? Таарлаа гэж бодоход дараа нь дархлын системийг бас маш сайн дарангуулж явах хэрэгтэй ч гэдэг юм. Тийм юм. Нууц биш бол тэр зүрхний хагалгаа хаана усан бэ? Тэр Солонгост л. Сөүлд 2 удаа болж байсан. Тэг Японд 1 удаа. Манад бол энэ зүрх шилжүүлэн суулгааг байгаа юу? Одоогоор. Гэхдээ боломж нь бүрдсэн үү? Боломж нь утгагүй бүрдэн. Энэ ихтэй хамгийн дөрөнд болохоор хуулийн зохицуулт хэрэгтэй л дээ. За. Хуулийн зохицуултаас одоо юу гэдэг ингээд зүрх солино гэхэр чинь тэр хүн нас орноод авж байгаа хүн маань. Биш ээ өгж байгаа хүн маань нас орно гэсэн үг шүү. Нас орсон байх хэрэгтэй. Авж байгаа нас ороогүй. Нас орсон хүнээс авах гэж бол байхгүй. Тэгэхээр юу гэхээр энэ юу гэдгийг гимтлэсч гэдэг юм уу? Одоо тийм ингээд тархины өвчл болцсон. Гэхдээ босод эрэхт нь ирүүл, цоо ирүүл, залуу
ийм хүн байх хэвээр. Гэхдээ тэр хүний хооронд харьцаанд бас таарсан байх хэвээр. Биеийн өндөржин одоо тэр нөгөө яриад байсан бүх юмнууд таарна гэсэн. Нөгөө тэрийг бол хувийн тохиор гэж ярьдаг л дээ. Аха. Тэр хувийн тохироо нь яг таарж явах хэвээр. За тэрний дараа шилжүүлэн суулгах ажиллагаа явагдана гэсэн. Би зүгээр кинон дээр харснаа л ярьж байгаа шүү дээ. Нас орсон хүний зүрхийг суулгаад лээ. Тэр стабитгүй. За тэгээд уушиг руу эргээд орё л доо. Уушиг бүтээрний сольчд юм уу те? Уушиг жишээлбэл дотор 5 дэлбэн те. За. Тэгэхээр юу гэж хэлгээд нэхлээр баруун зүүн гэсэн хоёр хэсэг хуваагддаг. Зүүн бол дотор 2 хэсэгтэй. Баруун бол дотор 3 хэсэгтэй гэсэн. Зүүн зүрхтэй болохоор тэгээд тийм зүүн болохоор 2 байдаг гэсэн. Яг зүрх байгаагаа дагаад нэг ингээд нэг ургасан. Илүү зай алга шүү дээ тийм ч зүрх өөрөө. Тэгэхээр 5 хэсэгтэй гэсэн үг. Тэгэхээр энэ 5 хэсгийг одоо цэжиг бүтэн нээгээд за тэг ихний ээлжинд бол мэдээж хэрэггүй бас уушгийг гаргана. Тэгээд тэрний дараагаас шинэ уушгийг авах гэсэн үг. Ковидын одоо өвчин байна шүү дээ тий. COVID-19. COVID-19 хамгийн сүүлийн тохиолдол бол ерөөсөө л эдгэрэлт боломж бол ерөөсөө л удах шилжин суулгах шүү дээ. Тийм үү. Яг тэгэхээр ковид гэдэг чинь өөрөө юу байхгүй юу? Хатгаа байхгүй нэг төрлийн. Хатгаа болоод амьсгалын дутагдлалд орно. Эдгэрээд гарч байгаа бүх хүмүүс болохоор нөө фиброз гэж ярьдаг юутай болно гэсэн юм. Нодултэй болдгийг. Тэр нь одоо нэг юм хатуураад үлдчихнэ гэсэн үг юм. Нэг үгээр хэлэх юм бол. Тэгэхээр энэ маань өөрөө юу гэхээр нөгөө нас ороод байгаа хүмүүс маань ингээд айгүй төвхтэй байдал руу ороод амьсгалын дутагдлалд ороод ирэхээр бид нар яадаг вэ гэхээр юу гэдэг вэ гэсэхгүй. Юунд залгана? Аппаратанд залгана. Тий. Эхлээд аппаратанд залгаад тэгээд хоёрт нь болохоор тэр арга хэмжээг аваад дахиад хүчил төрөгч унаад эхэлнэ гэсэн үг л дээ. Тэгэхээр тэр нэг ECMO гэж ярьдаг уушиг зүрх орлуулах аппаратыг залгадаг. Тэгээд энээс ахиа үр дүн өгөхгүй болвол яг энүүгээр нь байлгаж агаад яг хувийн тохироо таарсан донор олох хэрэгтэй. Тэгээд донор олсны дараа бол хаалгаа гэдэг гэсэн. Солонгост бол хэд удаа ажилласан. Тэгвэл ийм юусоо юу явах хэрэгтэй байсан мэт мэдээлэл. Хэрвээ та уушгаа солиулах донороо бэлтцсэн байгаа бол маск битгий зүг гэж. Юу аим. Йоо, гүбис яг анх удаага сая хэрвээ нөгөө нэг ковидын бүр хүнд үе дээр очлоо гэхэд уушгийг нь солиулж болно. Тэр үед бол аврагдана гэдгийг сая л сонслоо л доо. Наа чин бас мэдээлэл байна надад бол. Шинэ мэдээ байна. Тэгээд уушиг чинь бактом гэвэстэй. Ингээд дэлгэж тавихлаар бүр ямар хэмжээтэй гэдэлээ. Гүй яхаа уушиг чинь бол нөгөө юу шиг л дээ. Бидний нөгөө спонж байдаг шүү дээ. Тий. Яг л спонж гэсэн үг. Тэгэхээр тэр маань өөрөө ингээд тий ингээд өөрөө ингээд амьсгал гарангууд доош жижигхэн болчихно. Тэгээ амьсгал авангууд чи эргээд томордог гэсэн үг л дээ. Нэг ийм процедур явна гэсэн. Тэгэхээр айгу би бол гайхамшигтай гэж боддог бас уушгийг. Зүрхч бас гайхамшигтай. Гэхдээ уушиг бол юу гэхэлэр нөгөө хүчил төрөгчөөгүй цусыг аваад тэгэн гутаа гаднаас агаар аваад агарын солилцоог дахиад яг тэр нөгөө гемоглобин гэж ярьдаг одоо тэн дээр нь бүгдэнд хүчил төрөгч ингээд суулгаж өгөөд дахиад зүрх буцаа явуулдаг. Бас гайхамшигтай хэрэгтэй шүү дээ. Харин тийм илүү гайхамшигтай байх. Ягаад тэгэхээр 2 байгаа юм чи. Зүрх яг нөгөө биш зүгээр баруун зүүнээр нь ялцчихгүй. Зүрх бол тэн дээр нэг л байгаа. Уушиг нь 2 байгаа. Ингээд өнөөдрийн тэмцээнд уушиг яллаа. Юу тэгээд тамхитддаг хүмүүст би ерөөсөө яг нэг зүйлийг л мэдмээр байгаа. Тамхиг муу гэдэг. Тэгээ амар олон жил тамхи татчихсан хүн тамхинаас гарсныхаа дараа нэх удалгүй уушигнаас болоод нас барлаа гэдэг тийм тохиолдлууд байдаг тухай би сонсч ирсэн л доо. Тэгэхээр ч одоо тэр хүн тамхинаас гарахгүй байх хэрэгтэй байсан юм шүү гэмээр л нэг тийм сонирн мэдээлэл байгаа байхгүй. Тэгээ энэ яг клиникл талаасаа хэр бодтой мэдээллийн. Би бол яг энэ бол зүгээр дам яриа штэ тий. Энэ бол магадгүй тэр хүн юу ч болсон байж магадгүй. Гэхдээ танаас өөрөөс ч асууч. Гэхдээ яг янз янзын шалтгаантай. Зөвхөн тамхинаас гарангуут нас орчиж байгаа зүйл байхгүй л дээ. Тэр нь суур өөр өвч архаг өвчнүүд байгаа. Гэхдээ юу вэ гэхээр ерөөхдөө тамхи татах юм бол агаараар орж ирээд одоо уул нь энгийн физиологиор бол организм яах ёстой гэхээр ийм хүчил төрөгч аваад тэрийгээ одоо O2 аваад CO2 буюу нүүрсчлийг ялгаруулах хэрэгтэй шүү дээ. Тийм яг тех ёстой байтал зөрүүлээ дахиад тамхи дээрээс нь нэмээд татчихна. Тэгээ никотинууд нь ороод нөгөө яг нөгөө цусны улаан эсүүд дээр нь суугаад энгээс ч яваад бусад үйл ажиллагаа явуулдаг л да тамхи бол.
Тэгэхээр нөгөө шүүрлийг амар их ялгуулдаг. Тэгээд айгүй их цэр гардаг ч гэдэг юм уу, иймэрхүү зүйлүүдийг амар их гаргадаг. Мөн хотод уушгины хавдар үүсгэх магадлал айгүй их хэсэгдэг. Дээрээс нь юу гэхэлэр уушгины эмфизем гэж ярьдаг. Одоо ингээд нэг юм шарыг хийлж жагаад буцаад тавьсан юм шиг болчдөг байхгүй. Нэг юм дарваагаад ингээд нэг юм сонирн болчдөг шүү дээ, хорчигаад. Яг тийм болчдөг. Дээрээс нь юу гэхэлэр уушиг хөрх амьтанд бас айгүй шүүнэлтэй. Нөгөө орж ирсэн бүх никотин шивхэр шүүгээд идэг. Тэгэхээр нэг интернетээс ч гэдэг юм уу нөгөө smoking одоо pulmonary гэдэг хайх ч гэдэг юм уу. Хайх юм болоод харин байдаг шүү дээ. Тэр үний юм уу те? Ерөөсөө тийм байлчдаг. Хав хараа шүү дээ. Уулнууд хөрх амьтанд нэг юм ягаан тийм спонж байдаг байхгүй юу? Тэгэхээр бас үнэн зураг байсан мах нэ шүү дээ. Тэгээд юу уушгийг хүн яг тамхитдаг хүний уушиг яг тэр нэг зурган дээр байгаа шиг дээдсгээс ингээ харалж явсаар хагаад доотлолт нэг хэсэг нь одоо өнгөн арай хувраагүй нэг жоохон амьд үлдсэн байгаа юм шиг байд юм уу? Эсвэл тамхи татсан л бол тэр чигээр ингээ харалчихсан нэг тийм бохир зам байд юм уу? Агүй янз. Тэр нэг ингээ тамхи татан гуч ингээ уушгич ингээ орж ирэнгуутаа ингэж орж ирдэг байхгүй. Тэгээд дээшигээ нэг яваад доошогоо дундруугаа доошогоо гэд ингээд 3 хаагдаж явдаг. Тэгэхээр татсан болгон дээшигээ явахгүй л нөгөө чиний бодлоор бол гэдэг шиг байна. Тамхи татсангууд утаан дээшээ явдаг болохоор уушгины ихтэй дээшээ явж байгаа. Үгүй л давал нь бол яг голоосоо эхлээд 2 дээшигээ 3 дээшигээ хуваагддаг байхгүй. Тэгэхээр яг аль хэсгээсээ шалтгаалж ийн гэж бодно. Хүний организм ондоо штэ. Тэгэхээр одоо юу гэдгийг зарим нэг нь бол мэдээж уушгины зүүн талын дээдлийн дэлбэн бол агаарчлалтанд илүү оролцдог гэж болно. Тийм бол магадгүй зүүн талын дээдэл нь байж магадгүй. Хэрвээ одоо юу гэдэг минийх бол баруун талын доод талын дэлбээ илүү сайн ажилтдаг гэж болно шүү дээ. Яхад ч мэддэггүй. Айгуу сайн дасгал хийдэг болоо ч юм уу, гүйдэг болоо ч юм уу. Тэгэнгუთ доод талын дэлбэнгээс илүү их ачаал авдаг буюу сайннууд руугаа ихэд л очиж нөгөө гимтэдэг л дээ. Яг нөгөө маань шүүгээд л хөрхий. Хэрэндээ л бол тийм өвтөг оруулах гал хичээгээл тэгэл хөрхий. Өөрөө хангаал мууддаг л та. Окей. За хагалгааны би одоо нэг хагалгааны метод буюу одоо арга зүүнүүдээс хэдэн зүйл мэдмээр байгаа байхгүй юу? Учир нь би одоо яг нөгөө 5G зах зээл дээр нэвтрээд ирэхлээр гадаадын эмчнэр Монголд шууд хагалгаа их боломжтой. Одоо Монголын эмчнэр ч гэсэн гадаад байгаа өвчнөд шууд хагалгаа их боломжтой. Яг энэ юугаар дамжуулаад те интернетийн хурдаар дамжуулаад өөрөө биеэрээ байх шаардлагагүйгээр эндээс шууд удирдаад тэнд роботик те гараараа удирдаад явах боломжтой тухай олж мэдсэн. Тэгээд энэ ер нь манад нэвтрэхэд одоо ямар шаардлагыг хангасан байх ёстой юм бол би мэдэхгүй байна л да. Гэхдээ одоо манад яг дагаж мөрж байгаа хагалгааны төрөл зүйлүүдээс ямар төрлүүд нь байдгийг. Одоо би бол нэг бүтэн онгойлгодог гэж сонсоод байгаа, дурангийн хагалгаанууд байдаг гэж сонсоод байгаа. Эдрийг яг орлуулах миний дараагийн мэдхийг хүсэж байгаа зүйл бол тэр орлуулад роботоор хагалгаа хийх тухай байгаа байхгүй юу? Чи бол роботик хагалгааг илүү сонирхож байна гэсэн үг шүү дээ, тий? Зүгээр яг роботик хагалгаа хийж болно. Тэгэхээр яг чиний яриад байгаа 5G гэдэг юм уу, магадгүй тийм юунууд хэрэгтэй л дээ. Гэхдээ цонх төхөөрөмжийн хувьд илүү сайн байх хэрэгтэй. Анх роботик хагалгаа яаж үүссэн бэ гэд шилбэл ингэсэн юм байна л да. Америк ингээд нөгөө онгоц нисгээд, сансарт нисгээд. За тэгээ сансарт очсон хүмүүс одоо юу гэдгийг яг ийм яаралтай хагалгаа хийх шаардлагатай болсон юм байна л да. Тэн донд одоо шилбэл ихэнх нь олгоо болсон байна. Тэгэхээр олгоо хагалгаа бол юу гэхээр яаралтайгаар заавал хагалгаа хийх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө онгоц маань дээр ниссэн байгаа. Тэр дээр байгаа онгоц маань буулгачих юм бол хэдэн сая доллар олчих гээд тийм. Тэглээгээд нөгөө нэг олгоо очихоор нь тэнд нь нас оруулж болохгүй. Гэхдээ яах вэ гэхээр тэд роботик хагалгааг анх үүсгэсэн. Тэгэхээр хөлөг онгоцонтой роботик хагалгааныхаа нэмийг байрлуулсан. За тэгээд дээрэс нь одоо юу гэдэг нь доор нь газар байгаа нэг хүн тэрийг л удирдаал ингээл хагалгаа хийлгэх юм л дээ. Ийм юмнаас болоод анх роботик хагалгаа үүссэн. Зөв миний хувьд болохоор роботик хагалгааг бол сайн. Гэхдээ одоохондоо бол юу гэхээр мэдээж Монголын нөхцөлд бол роботик хагалгаа жоохон төвөгтэй. За Солонгосын хувьд ч гэсэн роботик хагалгаа хийдэг. Солонгос Японууд бол. Тэгэхээр хэлсэн үү? Хэлгүй яг уу. Тийм. Гэхдээ тэд нар бол маш тотоо цөөх хийдэг байхгүй. Энэ нь юу гэхээр нэгдүгээр зардал өндөртэй. Жишээлбэл тэнд даатгалын систем маш өндөр хөгжсөн газар ч гэсэн роботик хагалгаа бол өөрөө роботик гэдэг Да Винчи гэдэг одоо юу гэдгийг робот байна л да. Роботик. Тэр маань одоо XI гэдэг хамгийн сүүлийн загвар нэг. Тэр чинь ойролцоогоор бараг чинь нэлээд үнэтэй шүү, бараг 10 сая доллар орчим байна одоо. Нэлээд үнэтэй.
Тийм тэгэхээр ямар ч бүтээгдэхүүн буюу бизнес хийдэг газар бол юу гэхээр сувлэг сургуульч гэдэг юм. За яг сувлэг сургууль бол улсаас мөнгө авдаг учраас окей нэг юм хоёрыг авчиж байгаа. Тэгэхээр нөгөө хийж байгаа зүйл нь эргээд нөгөө ашиг олох хэрэгтэй болно шүү дээ. Тэнд бас л имлэг юм чинь. Даалангуй солонгос сургууль даатгалын систем маш өндөр хөгжсөн. Имлэг маш сайн юм өгөх тусам тэргийгээ дагаад нөгөө нэг даатгалын систем сайн хөгжөөд мөнгө олох хэрэгтэй. Тэгэхээр роботик хагалгыг хийхлээр тэр их олон хүмүүс банк хийлгэхгүй л дээ бас. Тийм. Дээрээс нь тэнд бас маш өндөр хэмжээний чадвартай мэтлэмжнэр байх хэрэгтэй. Тэрийг удирдах явуулах тийм үү? Яа, тэр гэхдээ бүр супер сонирхолтой санагдаад байна. Сая даатгалын систем гэж ярьлаа л да. Манад ер нь даатгалын системийн ямар одоо нүх цоорхоо байна гэж та хардаг вэ? Мэдээж одоо тэнд ажиллаж байсан хүний хувьд яг энд ингээд нэг ийм болчоосоо энийг нэг ингэчгиймсэн гэсэн зүйлс бодогддог л бахал та. Яг зүгээр даатгалын систем гэдэг өөрөө юу гэсэн үг вэ гэхэлэр эрүүл байгаа олон хүмүүсээс ингээд зар болгонд та хэрэг өвдөх юм бол одоо тийм ингээд тань даатж чинь шүүгээд улсаас даатгаад яг өвчтөө буюу яг хэрэгтэй цэгт очиж үйлчлэгээ үзүүлж байгаа даатгалын систем гэдэг. Тий. Хар ухаанаар ярих юм бол. Тэгэхээр энэ даатгалын системд өөрөө хэрхэн мөнгө төлөх вэ? Яг гэвэл би насаараа даатгал төлөөлөдөг. Гэхдээ би өнөөдөр очиод дэвдгийн те нэг А гэсэн эмнэлэгт очиод одоо бидний хаалгач гэдэг юм бүтээгдэхүүн үйлчлэгээ авах гэсэн чинь амар очирт. Харж харж байгаа за болохгүй байна гэд хажуудлын ч гэдэг юм Москвал нэг таньдаг мэддэг эмнэлэгт очиж үзүүлчихдэг гэдэг юм. Тэгэхээр энэ даатгалын систем сайн хөгжөөд тэгэхээр даатгалын систем сайн хөгжөхөөр нөгөө олон өрсөлдөгчтэй болох хэрэгтэй юм аа л да. За. Яг бизнес нөгөө нэг юу гэдгийг бизнесийн зарчмаар л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо гэдгийг жишээлбэл дондог дээр ирж хагалгаа хэлэх үү эсвэл сандаг дээр ирж хагалгаа хэлэх үү. Тэр хоёр ч хоёулаа ондоо зүйл байна шүү дээ. Дондог бол сайн хагалгаа хийдэг, сандаг бол яг дундаж хагалгаа хийдэг. За тэгэн гут жишээлбэл тэр хоёр хоёулаа өөр эмнэлэгт байдаг. Тэр усаас даатгал хэрвээ чи сайн хаалгал хийх юм бол даатгалын юм бич өгөх одоо юм чи эмчлэгчийн зардал ч юм уу мөнгөж өгөх боломжтой л байхгүй. Тэгсэн чинь миний харж байгаагаар бол Монголд бол жоохон төвөгтэй юм санагдсан. Солонгост бол яадаг вэ гэхэлэр жишээлбэл мэднэ сувлэг сургууль за тэгээд юу гэдгийг асцаан одоо ингээл те ингээл Ёнсег сургууль, Халилын их сургууль за ингээл зөндөө олон дээд сургуулийн эмнэлгүүдтэй тэр бүгдээр 3 дугаар шатлын эмнэлэгтэй. Энэ шатлын эмнэлгүүдэд юу гэхэлэр өвчтөн өөрөө очиж сонгож л үйлчлүүлнэ. Жишээлбэл би дондгийг үү сандгийг үү гэдгээл очиж үйлчлэг үзүүлдэг. Тэгэхээр сандаг илүү сайн хаалгах тусам юу гэхэлэр илүү их мөнгө олно. Эмнэлэгтэй мөнгө олно. Цалин өндөрсөн, эмчийнхэн цалин өндөрсөн. Дээрэс нь эмнэлэг тэрийг эргэлдүүлээд даатгалаас мөнгөө авч байгаа тохиолдолд бол юу гэхэлэр илүү сайн бүтээгдэхүүн эдэлтэнд үзүүлнэ үстэй. Танай төхөөрөмж хайж. Яг зөв. Тэнгуут дондгийн эмнэлгийг өгөрч байгаа. За би яах вэ? Ингээд энэгээр ингээ байх уу? Альсгүй энд ямар нэгэн шинжилт хийх юм уу эсвэл маркетинг хийх шаардлагатай. Сайжрах уу? Яг зөв. Тэгэхээр сайжрах буюу тоног төхөөрөмж сайжруулна. Эргэж байгаа эмийн бүтээгдэхүүн сайжруулна. Эмчээ сайжруулна. За ингээд сайжруулсан тохиолдолд яах вэ гэхэлэр нөгөө даатгалын системийн энгийн буюу яг юм өрсөлдөх чадвартай нөхцөлд орж ирж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр дондгийнх бол илүү сайн маркетинг зөв зохион байгуулалт дээрээс нь эмчнэрээ маш сайн сургаж ид сандгийн төвшөнд авчираад за энэ хоёр ордоо өрсөлдөж эхэлнэ гэсэн үг л дээ. Энд нэг юм байгаа нь юу гэхэлэр эмчнэр нь маш их мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэрийг мэдлэгээ яаж байгаа гэхэлэр нэгдүгээр таалагаараа хоёрдугаарт юу гэхэлэр нөгөө бусад эмчнэртэй илтгэл тавих хэрэгтэй юм байна. Судалгаа тавих хэрэгтэй гэсэн үг л дээ. Энийн хаалгыг ингээд хийсэн чинь тэ энэ айгүй ийм үр дүнтэй юм билээ. Тэгээ энэ үр дүнтэй байсан нь ингээд одоо юу гэдгийг маш сайн одоо үр дүнтэй байгаа. Тэгээ би энэ чадвараар хаалгаа хийж байгаа. Тэнгуут нөгөө хүмүүс нь хараад дотор ингэж хаалгаа хийж байгаа бол би тэрийг дагавж илүү сайн хаалгаа хэмтэл илүү сурч мэдэх боловсрол илүү сайжирна гэсэн үг л. Мэдлэгээ хуваалцдаг системтэй юм шүү дээ. Яг зөв. Тэр бол мэдээж нөгөө annual meeting гэдэг одоо нөгөө жил болгон болдог хурлууд байдаг. Тэнд ч гэсэн мэдээж монголчууд бас хурлууд аягүй хэлтгэл тавьж байгаа л да. Тэгээд би Солонгосыг ер нь бол зүгээр бас л хүнээс сонсон яриа. Солонгосыг зүүмний даацтай энэ эмнэлгийн одоо эмнэлгийн үйлчлэгээний төв болгох тийм зорилготойгоор улсын бодлоготойгоор хөгжүүлсэн гэдэг. Тэгээд угаасаа эмнэлэгт байгаа тоног төхөөрөмж, эмнэлгийн ажилтнуудын стандарт гэдэг зүйлийг айгу өндрөөр эртнээс бэлдсэн тухай энэ тийм бодлогоор яасан зүйл юм уу эсвэл зүгээр л натурал нь ингээд явж байгаад болчихсон зүйл юм уу? Ер нь бол бодлогоор. Яг тэгэхээр эрүүл мэнд дээрс нь боловсруулж айгүй эмзэг штэ. Тэгээ энэ хоёр зүйл чинь өөрөө юу гэхэлэр нөгөө жишээлбэл хүн эрүүл үжиж боловсрох юм бол улс хөгжих хэрэгтэй байхгүй. Ерөөсө key point нь тэр. Тэр ч өвчтөн амар сайн боловсрлоо тэгээд тэрийг хэрэглэж чадахгүй байхгүй. Тэгэхээр эрүүл бэжж маш сайн боловсралтай сураад тэгээд дараа нь үр шимээ гаргаад улс их орондоо одоо
их илүү одоо үр өгөөжтэй өгөх байх нь шүү дээ. Тэгэхээр энийг хийхин тулд улсаас зохицуултыг хийж өгөх хэрэгтэй. Даатгалын системийг маш сайн болгоод бизнесийн тэгш өрсөлдөөнийг бий болгож өгөөд за үнэхээр чи чадах юм бол нөхцөлийн байдлыг чинь одоо үнэлж зөв чаднаа л гэсэн л ийм л байх хэрэгтэй. Тэрнээс биш юу гэдгийг ингээд нэг юм дутаач гэдэг юм нэг юм байхгүй тохиолдолд бол магадгүй Солонгос жишээлбэл би бодоод байгаа юм. Солонгосын ямар ч профессор айгуусаа юмч манай сум имлэг дээр ирээд гэж цаагалга хийж чадахгүй шүү. Одоо манай байгаа сум имчнөр төр үнэхээр сайн байгаа шүү. Тэгвэл харахаараа тэгж боддог юм нэрээ. Солонгосын ямар ч сайн юмч манай сум дээр ирээ хаглаа хийж чадахгүй гэж. Хизээч чадахгүй тэр хүмүүс. Харин нөгөө эмчнэр маань тухайн нөхцөл байдалтай угаасаа яг тасаад хийхээс аргагүй учраас илүү сайн гүйцэтгэлтэй байгаа гэж хэлж ин гэсэн үг. Ер нь бол тийм. Яг ингээд хөрх амтнд ингээд байгаад л хийж байгаа байхгүй юу? Гэтэ нэг илүүг нь шаардаад өгөхгүй. Тийм ингээд болцоонд байхгүй болоод тэгэхээр яг одоо тэгэл зөндөл олон системүүд байгаа тий. Тэгэхээр Солонгос юм уу Японы ямар сайн профессор ирээд манай сум юм шиг хийж ажиллахгүй. Кубд бол ангаахын дэдийг төгссөн хүнийг одоо яг төгсөөд имж болсон хүнээ шууд цөллөгөнд явуултын. Одоо цөллөг гэж хэлэх нь зөв буруу. Шууд байгаа газраас нь бүр алс хязгаарлаа өөр газар руу очиод тэгээд тэндээ очиод нэг хэсэг юм хийж агаад ирээд тэгээ нөгөөдөлийг бас тэрнээсээ хойш бас ийш тийш нь явуулдаг юм шүү. Тэгээ нөгөө тэр аяллыг даваад гараад ирэхлээр тэр хүн супер бэлтгэгдсэн болсон учраас болд юм шүү. Тэгээ тэрнээсээ үргэлжлүүлээд мэрэгчсэн одоо нэг тухайн юугаа хийж мэддэг тийм байдаг хгүй. Манай ангаах яад юм болоо. Манайх бас тийм төгсөн гут нь одоо гэдгийг сумынч гэдэг юм уу? Альсгүй бол одоо нөгөө хөдөө орнот руу явуулдаг л та. Бас ижлэх юм байна те. Гэтэ энэ би ер нь тийм шүү. Гэтэ би нэг л буруу гэж боддог. За. Жишээлбэл анаахын дэд төгсөөд яг эмч болдоггүй байхгүй. Миний бодлоор бол эмч болно. Яг зүгээр эмч гэдэг диплом авдаг. Гэтэ энэ юу гэхэлэр ахаад илүү сурах хэрэгтэй байхгүй. Хүн хэрхэн үзэх үү, яах вэ гэдэг юм те. Тухайн өвчтнөө зөв үнэлдэгч гэдэг юм уу? Мэдээж анаах заажлаа. Би ч адилхан сурчаал ирсэн. Сураад өгсчлээсэн юм бол. Гэтэ би төгсөөд ирэхдээ боломжгүй тэрүүрийг үнэлээд бүр нэг тийм амар том унш тавих боломжгүй байхгүй. Тэгэхээр нөгөө тэр чинь хөдөө явуулж гарч чинь. Хэцүү шттэ. Очин гочин нөгөө чинь ингээд жинхэнэ нөгөө номоо уншаад л ингээд нөгөө байгаа байдалтайгаа зохицоол ингээд эвлэрээл өрхөд ингээд ажиллаж байгаа юм л та. Уул нь бол шилбэ Солонгос Японд бол тэгдэггүй байхгүй. За. За окей чи family medicine болох гэж байгаа юм уу? За чи үнэхээр family medicine өрхийн эмч болох гэж байгаа бол өрхийн эмчээрээ сур. Тэ? Яг өрхөд шийдэгдэх асуудлуудыг бүгдийг зөв ойлгоод зөв мэрэгснийхаа дараа окей чи тэнд очиод үз. За тэнд очиод үзлээ. Тэгэн гут 2 дугаар шатлал буюу дүүргийн эмнэлгүүдэд байна тийм үү? За дүүргийн эмнэлгүүдэд дээр нөгөө хүмүүс чинь ахаад хийн. Дүүргийнхээ асуудал. Өвчтөнтэй үздэг юм. 3 дугаар шатлал дээр юу гэхээр зөвхөн хагалгаа хийх шаардлагатай хүмүүс л ирэх хэрэгтэй. Тийм. Тэгэхээр манад жишээлбэл одоо ингээд харж байхад бол 3 дугаар шатлал дээр ихэвчлэн даралт экселтэй байна, толгоо өвдөж гин гэсэн нэг ийм зөөртэй хүмүүс их ирдэг. Тэгэхээр энэ нөгөө нэг 3 дугаар шатлалд ирж байгаа ачаадлыг амар их хэсдэг байхгүй. Жишээр даатгалын систем адилхан хөгжөөд ирэх юм бол ийм л гэсэн үг л дээ. Өрхийн имлэг. За яа. Өрхийн имлэг дээр байлаа гэж бодъё. Өрхийн имлэг дээр чи 200 хүн үзнэ. 200 хүнээсээ чи даатгалын системээр чи тэдэнд дүр явна. За. Тэнгуут нөгөө хүн чинь найл болоход өрхийн имч чинь явуулахгүй сте. Нөгөө олон үйлчлэгч нэгээ бүгдийг нь татаад л орлогын модель нь тийм байгаа. Орлогын модель нь тийм. Чи хийснээр л цалин гав. Тэгээ хийснээр цалин гав. Чи гэхдээ даралт хэсэлтэй хүмүүс байгаад 2 дугаар шатлал руу яваалаа бол 2 дугаар шатлалт нь окей цалинтай л байна. Тэгэхээр нөгөө хүн чинь аль болох явуулахгүй гэж бодсон шүү дээ. Эмчилгээг бодно. Эмчилгээг бодно. Эмчилгээг жаа угаасаа эмчилж чадна. Тийм. Гэхдээ юу гэхээр эмчлэг боломжийн нөхцөлийн бүрдүүлээ цалинг л өндөр болгож өгөх хэрэгтэй байхгүй. Хей, танд өнөөдрийн ярьцлага таалагдж байгаа биз дээ? Гол нь хэрэг болох ёстой шүү. Энэ мэтчлэн маш их мэдээллийг хүн авдаг. Өдөрт 35,000 гаруй шийдвэрийг дан ганцаар тарих гаргадаг байна. Тэгэхээр ядардаг байгоос Brain Active энэ бүтээгдэхүүнийг та хэрэглэснээр тархины цусан хангамж сайжраад цусны эргэлт, ой тогтоолт гэх зэрэг ер нь энэ дотор болж байгаа бүх процесс сайжрах юм байна. Жишээ нь хятадын ардын ангарахт хэрэглэдэг Ginkgo хэмээх модноос гаргаж авсан охийг агуулсан байдаг юм шүү. Хэрэглээд үзээрэй. За үргэлжлүүлээд ярьцлага сонсцгоё. Тэгээ 2 дугаар шатлалын эмнэлэг рүүгээ мөнгөнд орно гэсэн үг л дээ. Тэгэхээр 1 дугаар шатлалын одоо буюу нөгөө нэг өрхийн эмч маань болохоор цалин бага гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хийснээрээ л цалинжна гэж байгаа. Айгүй энэ чинь easy шүү дээ. Тэнгуут 2 дугаар шатлалын эмч за үзлээ. 3 дугаар шатлал хагалгаа хийх шаардлагатай юм байна. За зүрхний хагалгаа хийх. Энэ бол мэдээж 3 дугаар эмнэлгийн 3 дугаар шатлалын том эмнэлгүүдэд хийгддэг хагалгаа. За тэгвэл 3 дугаар шатлал руу шилжүүллээ. Тэгэхээр 2 дугаар шатлал цалин авахгүй. Үзлэгээ хийлээ боломжгүй байна. 3 дугаар шатлал руу шилжүүллээ.
Тэгэхээр нөгөө нэг энэ нь юу гэсэн үг гэхээр хоёр төрлөөр нэг юм чинь маш сайн цалинжуулж байгаа. Хоёрдугаарх нь юу гэхээр нөгөө ирж байгаа ачааллуудыг бууруулж өгдөг зүйл байхгүй. Тэгээд ачааллаа зөв поинтн дээр буурахаар чинь юу гэхээр хүн өдөрт үзэж байгаа өвчтөн мөн зөвхөн хагалгаа илэх шаардлагатай буюу нөгөө яг шаардлагатай бүлгийн хүмүүстээ үзүүлээд ирэхээр чинь хагалгаа сайн болно, өвчтнүүд нь живтэйхэн байна, очрлохгүй юм, дистарал юм байхгүй байхгүй. Тан дээр ирж байгаа нийт эмчнэрийн нийт одоо өвчтнүүдийн хэдэн хувь нь яг шаардлагагүй хүмүүс үүдээ. Зүгээр 10-аас хэдэн ах вэ? Хагалгааны одоо өөртөө ч уулзах шаардлагагүйгээр их 1 2 дугаар шатандаа шийдэгч болох үз. 8 юм уу? Вау. Тийм 7 8 баг тийм шүү. Ирээд даралт үздэг, халуун дисквол юу гэдэг те ингээд ковид туснаас дараачийн одоо юу гэдэг биш нэ уушгины эмч учраас уушгины хагалгаа цуг гэдэг учраас бас уушиг цуг үзнэ. Тэгэхээр нөгөө юунууд уушгины өвчтөй хүмүүс бас ирж үзүүлдэг байхгүй. Тэгээ ковидын дараах эмчилгээнүүд маань яаж ин хэрхэн яаж гэсэн фоллоу ап хийсэн хүмүүс ирдэг. Уушгины дурангийн хагалгаа ер нь яг нөгөө хагалгаанд орсон хүндээ айгу амар байдаг тухай ярьжсэн л та. Энийг та нэг манай сонсогч нарт тайлбарлаж өгөө. Дурангийн хагалгаа ер нь бол гүйцэтгэл талаас хэр хүнд хагалгаа байт юм бэ? Яг зүгээр ийм цээж гэдэг зүйл маань өөрөө юу гэхээр ингээд хавиргаар ингээд өөрийгөө хамгаалцсан зүйл та. Энэ юу гэхээр организмын хувьд бол зүрх уушиг гэдэг бол хүний хамгийн чухал бөгөөд амьд байх шаардлагатай. Амьд байх шаардлагатай буюу организмыг ингээд тэтгэж явах юм л да. Тэгэхээр энийг айгүй тийм организм айгүй ухаантайгаар ингээд хаагаад өөрөө юм өөрийнхөө хаалтанд хийцэн байдаг нэг тийм байхгүй. Тэгэхээр нөгөө тэр зүйлд маань одоо шилбэл уушгины хавдар гэж ботхоор уушгины хавдар чинь хавиргаар бүгдээр ингээ хамгаалагдсан болохоор бид нар хавирга завсраар нь гэдэг юм уу те хавирга завсраар нэлийн том зүснэ. Ойролцоогоор нэг 30-40 см буюу хавиргын ингээ тэр чигээр ингээ зүсээр онгоолгоод те ингэж онгоолж хагалгаа гэдэг байна. Гэхдээ дурангийн хагалгаа гэдэг зүйл маань юу гэхээр 1 см орчим жижигхэн нэг зудаа зүсээд тэгээд 0.5 см орчим нэг зүсээд тэгээд ахаад 1 юм уу 1.5 см орчим нэг зүсээд тэг яг нэг 3 порт буюу 3 нүхээр уушгины бүх хавдрын хаалгаа хийн л тээ. Тэгэхээр ингээд хийлгсэн тохиолдолд нөгөө нийлгэж хийсэн хүнээс даруй баг 80-90% өвддөггүй байхгүй хаалганы дараа. Өвддөггүй өвдөлт багтаа. Нэгтгэн. Хоёрдугаар нь болохоор өвчтөнд маш өвтэйхэн бөгөөд эмчд болохоор айгүй тийм хэцүүлдэ ягаад гэхээр нөгөө ур чадвар яваад айгүй их тийм ур чадвар шаарддаг тийм хаалгаа. Гэхдээ энийг даваад гарчих юм бол маш сайн. Тэгэхээр тэрийг эзэмшээд ирээд хийж байгаа тохиолдолд бол хаалгаа бол их тийм өвдөл зөөр багтай. Дээрээс нь эдгэрэл цайтай. Ягаад гэвэл жижигхэн зүс учраас шарах жижигхэн байна. Хурдан бах те. Нэгдүгээрт хурдан байна. Хоёрдугаарт болохоор нөгөө хавдрын дайлан уушгины хавдрын хаалгаа бол хавдар авах нь бол чухал. Гэхдээ тэрнээс чухал зүйл нь болохоор булчирхаад үг гэдэг зүйл нь айгүй чухал байхгүй. Тэгэхээр тэр булчирхаануудыг бүгдийг дүүх хэрэгтэй. Блокоор нь түүнэ гэж ярьдаг юм л та. Цэжин дотор байгаа бүх булчирхаануудыг дүүх хэрэгтэй. Тэр нь одоо өөр хоорондоо хэдэн сантиметрийн зайтай байх вэ? Энэ тэнд байгаа. Энэ тэнд. Ерөөсөө л энэ тэнд. Энэ тогтмол тийм секвенстэй зайвш. Тогтмол секвенстэй. Гэхдээ яг ингээд нөгөө байрлсан поинтууд байдаг байхгүй. Яг тэр поинтуудад л орж тэгээ нөгөө яг энэ traction буюу одоо ингээл яг онгоолгоод яг энэ дээр дарах хэрэгтэй гэсэн нэг юм байрлал байгаа. Тэр байрлалуудад л яг таарсан traction-ыг хийж агаад тэгээд маш хурц багтаагаар нөгөө clean food-ыг маш ур чадвартайгаар авах хэрэгтэй л та. Нанди юм байна. Булчирхаануудыг авчихлаар хүний бие зүгээр юм уу? Нөгөө талаараа булчирхаа байгаа. Нэгтгэн. Хоёрдугаарт нь юу гэхээр хавдар болохоор хөвчлэн булчирхаагаар цусаар их тархдаг байхгүй. Окей. Наадах чи их сонирхолтой. За тэгээд бүр яг саяны ярьсан юм чинь дүрсээр харж исэн бол бүр супер харагдахаар байлаа л да. Яг нөгөө хагалгаа болж байгаа юмыг дүрс бичлэгээр камертай дуран мурангаар хийдэг л бах те. Дуран чи өөрөө камертай байгаа бах те. Дуран өөрөө камер. Тэгээд дээрэс нь би нөгөө солонгос наашаа эрэхтэй 4 тэрэ өөрийнхөө зөвхөн хийжсэн хагалгаа. Тэгээд манай одоо тасгийн хэрэглэгчийн хийжсэн хагалгаа, цуг оржсэн хагалгаанда бүгдийг бичээд ирсэн. Тэгэхээр ойролцоогоор надад бараг 700 байна уу 800-аад хагалгааны бичлэг байдаг. Тэгэхээр өдөр болгон тэрийг үзнэ бас. Хагалгааны өмнөх болгондоо бас дахиад тэрийгэ бэлдэн өөрийгөө. Нөгөө нэг хүн морь нэг уралдаанд нэг өөрийгөө бэлддэг штэ нэг. Тэр шиг л хөвшөрсөн морь нэг өөрийгөө бэлдээд идэж уухаа зохицуулж давхдаг шиг л ерөөсөө тэгжэл байнг ш. За тэгж жагаад нэг хагалгааны бичлэг үз та. Улаан хоолойны хагалгаа. Улаан хоолойны хавдрын хагалгаа гэдэг зүйлийг маш хүнд хагалгаа гэж сонссон.
Тэгээ энэ ямар хагалгаа юм? Яаж хийж сурсан юм бэ? Яг нөгөө яриад байсан бидний нөгөө улаан хоолой чинь ихэвчлэн нөгөө нэг сөөргөө гэдэг өвчин гэдэг юм уу. За одоо юу гэдэг ингээд нөхцөл хүчин зүйлүүд их байдаг л да. Хотоодонд байх шингэн маань улаан хоолойгоо дэшээ гарч ирээд тэгээ цээж гашуур гэдэг. Тэгээ энэ маань өөрөө юу гэдэг вэ? Зарим тохиолдолд эсвэл стресс гэдэг юм ингээд явж байгаад шарах үүсдэг. Эсвэл урагдлаас гэдэг юм болоо шарах үүсдэг. Шарах нь өөрөө хавдар авах магадлалыг маш их идэвхтэй буюу одоо нөгөө идэвхжүүлнэ л дээ. Хавдар болох магадлал руу шилжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр хавдар болчихдаг. За тэгээ босон тохиолдолд их төвөгтэй байдаг. Тийм эдгэрэлт их төвөгтэй. Иймэрхүү байдаг. Хагалгаа бол айгүй бас төвөгтэй хийгддэг. Энэ юу гэхээр Ivories гэдэг хагалгаа хийгддэг хөвчлэн. Үгүй бол бүдүүн гэзээр нь олоолог орлуулах гэдэг хагалгаа хийгддэг. За хөвчлэн бол миний өөрийн experience буюу одоо миний өөрийн хийж сурснаар бол ходоодыг суллаад ходоодыг одоо юу гэдгийг улаан шиг болгоод тэгээ улаан хавдрын бүтэн аваад ходоодын дээш нь авчаад улаан буюу залгууртаа залгаж өгдөг юм хагалгаа хийгддэг. Мөн энэ дээрээс нь нэмээд лимф буюу тэр хэсгийн бүх лимфүүдийн булчирхаануудыг төвж өгдөг юм хагалгаа хийгддэг гэсэн. Ингэж ч хүний нөгөө нэг эргээд эдгэрэх буюу хавдраас өөрийгөө ангижруулах одоо юу гэдгийг юм хийж өгөх ёстой л да. Даалгавар булчирхаа бол айгүй чухал. Хэдэн цаг үргэлжилдэг вэ? 2 цаг 5-6 цаг. Нон стоп юм уу? Шаардлагатай бол зогсчихлох уу? Яах гэж зогсох вэ? Яг дундуур нэг пиццах. Ер нь бол анхаарал хөвлөсөн байхад 17 цаг хагалгаа хийж явах гэсэн ер нь бол тэгж 0 орох гэсэн бодол төрөхгүй шүү дээ. Энэ хамгийн хүн хагалгаануудын нэг л үү те? Ер нь бол улаан хавдрын хагалгаанууд айгүй нөгөө хүндрэл ихтэй хагалгаанд орно. Тийм хүндрэл ихтэй гэдэг нь өөрөө хүн хагалгаанд орчдөг л гэсэн үг л дээ. Ходоодын авчгаар чинь одоо ходоодг болцсон тэр нь улаан олчгаар чинь нарийн гидс маань организм маань өөрөө тэрэндээ тэнцвэрч гэж өөр айх хутна. Дээрээс нь холболтууд нь өөрөө нөгөө нэг юм илүү тавигдах магадлал өндөр байдаг л да. Хоол босруулах хэрэгсэн чинь нөгөө дээрээсээ доошоо ингэж спазм маягаар явдаг. Ийм хэрэгтэн баггүй юу? Спазм гэдэг маань нөгөө одоо ингээд дээрээсээ доошоо ингээд агшчих. Тийм агших гөрвөлзөх хөдөлгөөнч гэж бас ярьдаг тийм. Тэгээд Монголд хийх боломжтой болсон юм энэ хагалгааг? Ер нь хийн. Тийм. Гэхдээ нөгөө нэг юм нь юу гэхээр passion select гэдэг одоо нөгөө өвчтнөө зөв сонгох хэрэгтэй байгаа юм л да. Хэрвээ бүр амар хүндэрсэн хүн дээр заавал улаалаа хавдрын хагалгаа гэдэг юм хүн хагалгаа хийгээд ингээд өвдөд байх цаавар одоо тийм байж болохгүй л дээ. Тэгэхээр нөгөө зөв өвчтнөө сонгоод хийхэд боломжтой гэдэг өвчтнөө сонгох юм бол хагалгаа нь бүр боломжтой гэсэн. Манай хувьд бол нөгөө нэг баг зэргийн жоохон юу яагаад тахал та. Оройтод сонгох одоо гэдэг юм юу яагаад хавшлагтаад байгаа. Юу гэсэн үг авралгүй үедээ ирж гэсэн юм. Тийм энд стейж буюу хагалгаа хийгээд яг үр дүн багтаа буюу үр дүн гарах магадлал багтаа. Эмчүүний хувьд ч гэсэн тэгдэг байх нь шүү дээ. Үр дүн багтаа гэдэг нь онцлогдчиход захад тэгээд хагалгаа хийж болохгүй л дээ. Тэгэхээр би нэг бүр түрүүн ярьжсэн дээ. Хагалгаа гэдэг бол хийх үндэ л хийгдэг. Манай улсад ер нь аль ч салбартаа боловсруучны дутагдал байгааг хүн болгон л өдөр тутамдаа харж байгаа. Тэгэл нэг өөр мэрэгчлэн өөр зүйл хийгээл үгүй бол нэг хүн маш олон хүний ажлыг хийх гих зэрэг нөгөө чадвартай хүн маш олон зүйлийг хийх шаардлагатай болдог гих зэрэг асуудлууд байна л да. Тэгээд мэрэгжил сонголтын дээр одоо яг яш өгөөд хүүхдүүд мэрэгчлээ сонгоод цаашдаа ер нь өөрийгөө хэн болох вэ гэдэг дээр шийдвэрээ гаргацсан сонголтоо хийж байгаа энэ үе. Магадгүй одоо манай үзэгчнэр донд хачуулууны ярьсан зүйлсийг сонсоод би ер нь ийм төрлийн мэрэгчлэлтэн болох ёстой юм байна. Эсвэл болвол гоё юм байна ч юм уу. Эсвэл өөрөөр шийдтсэн байжгаад сонсч үзэнгуудаа за би хизээ энэ шийдвэрийг гаргах вэ гэд confused жоох ингээд эргэлцсэн байгаа хүмүүс ч байж магадгүй те. Яг энэ мэрэгжлийг сонгохын одоо чухал нь юу юм нэгдүгээрт. Хоёрт нь хэр их риск одоо хэр их одоо эрсдэл дээж энэ мэрэгжлийг эзэмшдэг юм бэ? Магадгүй дундаас нь шантрах ч юм уу. Өөр дөр чинь бол болоогүй байна л да. Гэхдээ энэ карьерийг яг одоо өнөөдөр хүртэл явах үед хэцүү зүйлс нь юу гэсэн? Одоо анхлан энэ чиний туусныг мдэггүйгээр энэ сонголтыг хийж байгаа хүмүүст мөн хийхийг хүсэж байгаа хүмүүст зориулаад. Эмч гэдэг бол өөрөө айгуу зүгээр. Би нэг стори ярил л да. Би яагаад эмч болсон юм бэ?
Би болохоор зүгээр л нөгөө нэг юм бөөрнөөс давсаг руу орох хэсэгтээ шийлгүүртэй чулуутай байсан. Тэгээ яг тэр үед яг нөгөө ярьжсэн саяных шиг нөгөө Ешхгөл яг л тийм л үе байсан л та. Тэгээ байж авыг тэр би солонгос 10 жилээ төгссөн л та. Тэгэхээр яг тийм байж байгаад тэнгуут 3 дугаар шатлалын имлэг буюу Onsen Cyprus гэдэг имлэг дээр очдог байхгүй. Тэгээ тэнд яг имлэгт ингээд сууж байгаад имлэгийн орчин гэдэг зүйл л юм байна. Дээрэс нь юу гэхээр эмч хүн гэж үл юм юм байна. Үнэхээр гоё нэг тийм мэдрэмж төрсөн л та. Тэгээд би тэрнээс хойш эмч болохыг хүссэн. Тэгээд эмч болохдоо юу гэхээр нөгөө яг чиний саяны асууж байсан шиг нэг тийм ямар даваад ингээд гардгүй юм ба гэдэг. Тэгээ ангаахын дэдэж хааны зам байдгүй гэдэг нэг үг байдаг байхгүй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан бас л их олон шүнийг нойргүй хонж үйлчлүүлэгчдийн хадлал байсан л та. Гэхдээ энд хизээж би шантарч байгаагүй. Гэхдээ илүү тийм өөрийнхөө мөрөөдөл тэр үед суусан мөрөөдөл маань яг нөгөө нэг юм хүрх зүйлд маань тийм саад болно гэхээс илүү шантрахгүй тэр зориг өгсөн л та. Энийг л давчвал болчихно. Тэгээ энийг болчвол илүү сайн болно. Тэгээд сайн юмч болно. Сайн юмч болно гэдэг зүйл нь юу гэхлээр Монголын ард түмнийг яг хэрэгтэй хүнд нь шаардлагатай хаалга, эмчилгээ, үйлчлэгийг үзүүлэх бүрэн боломжтой болно гэсэн. Энэ маань хизээч намайг шантрах бөгөөд тийм амрах боломжийг олгож байгаагүй. Тэгээ энэний төлөө айгүй хичээж ирсэн. Тэгээд тэрний төлөө явж байгаад магадгүй энэ нэг зөв бодол өөрөө зөв замыг дагуулдаг гэдэгтэй адилхан. Мэдээж азар бол би одоо юу гэдгийг Азийн цэежүүн дэмжин нийгэмлэг одоо 9 гишүүний нэг нь. Тэгээ энийхээ дагаад тэрөө би илүү олон монголчуудад илүү монгол үйлчлүүлэгчдтэй өвчтнүүдэд илүү дэвшлэг технологи үйлчлэгийг үзүүлэх юмсан гэж хүсдэг. Дээрээс нас булган сүлтэй байхын төлөө юу гэдгийг те ахаад ороосоо сурж байгаа ч юм уу эсвэл яг үеийн тэнгийн найзуудтай ч гэдэг юм уу зарим зүйлээс нэг суралцсан зарим зүйлд нь бол их тайлбарлаж өгдөг. Дээрээс нь сая хэд бас Onsen Cyprus гэдэг имлэгт Азийн цэежүүн дэмжин нийгэмлэгийн нэг залуу явсан. Тэгэхээр тэр залуу ч гэсэн бас аюу мондөг болоод ирнэ гэж бодож итгэж байгаа. Тэгэхээр тэр залуу ч гэсэн ирээд бас бид нар хамтарч ажиллахад зүрхний мэсэл гэдэг зүйл бол илүү их хөгжих юм болов гэсэн нэг юм бодол төрдөг. Зүгээр доороос одоо юу гэдэг ингээд яг ангаах ухааныг сонгох гэж ирж байгаа бол хааны зам гэж бол хэлж байхгүй. Гэхдээ эмч болоод хүмүүсттэй ингээд яг эмчлээд одоо хүмүүсийг илүү эдгэе гэсэн тийм зорилготой байгуул зорилгоосоо битгий шантраарай. Магадгүй миний тусламж хэрэгтэй байх юм бол байнга зөвлөхөд зөвхөн одоо зүрхний хаалгаа гэсэн үг шүү дээ. Хүн болгонд айгүйх стресстэй үеж байдаг. Би ч гэсэн өөрөө гадаадад ганцаараа ингээл ажиллаад тэгээл ингээл оройн хоолоо идэл ингээд сууж байхдаа айгүйх стресстэй бас их тийм байдаг байсан. Тэгэхээр тэр болгоныгоо яриад магадгүй ингээд зөвлөдөг юм байх юм бол зөвлөлтөд ярилцвал их дуртай л хүлээж авах. Би ч гэсэн тийм зөвлөгөө өгөөд тийм байхтай л дуртай шүү. Маш их баярлаа. Тэгээд юу юм бэ штэ? Чи эмчийн мэрэгчлэлтэй өөрөө айгүйх таашаал авдаг юм шиг надад мэдрэгдлээ л те. Тэгээд хүн эмчилсэн нөгөө идэрсэн үнэ харах тэр мөчд яг ямар мэдрэмж төрдгийг тэрийг ингээд үг болгоод хувиргаад хэлгээвэл юу гэжлэх вэ? Яг нэг тийм дайлангуй би одоо ингээд жишээлбэл хүүхдийн зүрхний хаалгаа гэдээ гарч ирж байгаа юм л да. Тэгээ хүүхдийн зүрхний хаалгаа гэдээ гарч ирж байхад хүүхдний бүрэн сэрийггүй байхад тэр ээж нь зүгээр хараал нүдэнд мэлмэрчдэг л та. Нүдэнд өлмс цэйлэгнэл ингээл гар хавртай барайл ингээд яг юу гэж хэлхээ мэдэхгүй байгаа тэр. Тэгээ би өөрөө нэг тийм ийм нээлттэй бөгөөд тийм нээлттэй хүн. Тэгэхээр нээлттэй бөгөөд нэг ийм аль болох ингээд жоохон тэрэл за ингээд хаалгаа айгуу дажгүй сайхан болсон. Гэхдээ гарах хүндрэлүүд нь бол байгаа. Энэ хүндрэлүүдийг бид нэр ингээд бүгдийг багасгаад ямарсан хаалгаа маш сайн давсан. Тийм учраас таа ч гэсэн өөрөө зоригтой байж хүн айгуу сайхан хүүхэд айгуу сайхан идгэрнэ. Тийм учраас илүү зоригтой байгаарай гэсэн. Би бинийгээ зоригжуулсан тийм юм л илүү их урам авдаг. Тэгээд нөгөө тэрэнд айгуу сайн баярлалаа гэдэг хэлэхэд бас их баярлалдаг тийм. Тэгэл айгүйх баярлалаа гэдэг үгийг өдөр болгон сонсохдоос бас баяртай байдаг. Тэр хүмүүстээс бас баяртай гэж хэлмээр байна. Маш их баярлалаа. Маш их баярлалаа Аша. Тэгээд би нэвтрүүлгийг энэ хүртэл үзсэн, сонссон хүмүүстээ бас нэг зүйлийг хэлчмээр байна. Би доотлолт description хэсэгт би зүрх мартахгүй төслийн хязгаараас чанд гэдэг энэ төслийн би дансыг би үлдээчмээр байна. Тэг яг Хашаагийн саяны ярьдаг жишээ бол яг энэ бүх үйл явдлыг одоо болгодог бүтээхийг зорж байгаа тэр төсөл. Тэгээд хүмүүсийн санхүүжилтаар яг ийм асуудалтай байгаа, чандад байгаа, нааш ирэх боломжгүй байгаа.
тэр бяцхан зүрхнүүдийг аврах юм л аян байгаа. Тэгээд хэрвээ та туслахыг хүсэх юм бол хандаараа гэд би давхар хэлчмээр байна. Тэгээд дээрэс нь хашаагийн түүх, өөрийнх нь туулсан түүх, дээрэс нь өөрийнх нь туршлага та бүхэнд ч гэсэн нөгөө мэрэгжлээ сонгож байгаа тэр хүмүүст их дэм болж сэтэлжүүлсэн байх гэж найдаж байна. Маш олон хасчулуун ирээдүйд төрөөд эмнэлэгт очиход найдвартай эмчнэр байгаа гэдэг сэтгэлтэйгээр очих хүмүүсийн тооч гэсэн их байгаасаа дээрэс нь эмнэлгээр эмчлүүлэх гэж биш, эмнэлгээр хамгийн ихэнд хариулсан байгаа. Эмнэлэг бол яг очоод шалгуулад өвдсөн хойноо биш, өвдөхөөс өмнө очдог тийм цэг байх хэрэгтэй байлаа шүү. Тэгээд энэ мэдээлэл таны амьдралд хэрэг болох байх. Тэгээд амьдралынхаа ямар нэгэн болохгүй байгаа тэр хэм маягийг өөрчлөөд эрүүл рүү чиглээсэй гэж хүсэж байгаа шүү. Тань жаргалыг хүсье, дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй. За та бичлэгийн төгсгөлд ирсэн байна. Бидний бэлтгэсэн мэдээлэл танд хэрэг болсон гэж найдаж байгаа шүү. Мэдээж амьдралын хэм маягтай холбоотой өөрчлөлтийг иймэрхүү төрлийн мэдээллийг авмагцаа шууд өөрчлөн гэдэг бол худлаа. Танаас хүчин чармаалт, тууштай байдал шаардах болно. За, тууштай байдал гэснээс бидний бэлтэж байгаа мэдээллийг цаашдаа үргэлж авахыг хүсэж байгаа бол манай YouTube хуудсанд заавал subscribe дараарай. Хажуу талд нь байгаа хонхыг дарчих юм бол орж байгаа мэдээлэл цаг тухайд нь танд notification хэлбэрээр очих болно. Тэгээд хизээ орон төдий та мэдээлэл авах боломжтой. Энэ нь танаас ямар нэгэн үн төлбөр авахгүйгээр нэгдхийг урьж байгаа зүйл шүү. Бидэнтэй олон хүн нэгдэх тусам бидний мэдээлэл улам мариун ихээр бэлтгэгдэж та бүхэнд хүрэх ёстой байгаа. За тэгээд нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтийг комент хэлбэрээр доор үлдээж болно. Үгүй болвол Instagram болон Facebook хуудасаар дамжуулаад бидэнтэй холбогдож болно шүү. За ямар тааш би танаас амжилтлан гуйж бидэнтэй нэгдээрээ subscribe дараарай. Тэгээд хонхын дүг дарчаарай. За ингээд бидэнтэй хамт байдаг үргэлж баярлалдаг шүү. Дараагийн дугаар хүртэл баяртай хайртай шүү.